Сайн байцгаана үзэгчдээ. Монголчуудын иргэн шил нэвтрүүлгийг эхлэж байна. За энэ нэвтрүүлэгт маань энэ удаа доктор Тод, доктор Хишигт, за тэгээ манай зочин хөтлөгч Үлзийбаатар доктор энэ хэд маань оролцож байгаа. За энэ нэвтрүүлэг маань сонирхолтой сэдвээр ярилцсанаа. 1920-од оны эхээр Монголд гадаадын нэгэн офицер орж ирж цэрэг дайны үйл ажиллагаа явуулж галзуу борон гэгдэж тэгээд ихэд дуйлаан тарьсан тэм нэг өөрмөц цэргийн дарахын тухай ярилцах юм. Барон өнгөөр ингэж одоо бид нэр түүхэнд үздэг. Маш их одоо сөрөг байдлаар социализм үеийн түүхэнд ингэж одоо үлдсэн ийм хүн. Тэгэхээр одоо түүхчдээсээ бол энэ хүний талаар, энэ адал явдал хүний талаар одоо ярилцахаар ингэж орж байгаамаа. Хишигт доктороос бол эхний асуултыг асуумаар байна. Ер нь борон гэж одоо энэ их дуйлаантай хүн хэн байсан бэ? Ерөнхийд нь эхлээд тодорхойлж хэлэх юм бол. 20-р зууны Монголын түүхэнд нэр нь үлдсэн хүн бол яхахгүй Борон өнгөр 1920-од оны Монголын хэрэг явдалд ялангуяа 1913 тэгээд дараагаар нь дахин орж ирсний дараагаар бол 1920-20-од оны 2021 оны Монголын түүхэнд Монголын ард түмний үндэсний эрхчлөө тусгай тогтнолын тэмцлийн түүхэнд монголчуудын эх орондынхаа тусгай тогтнолынхаа төлөө тэмцсэн тэр тэмцлийн түүхэн дотор бол яхахгүй Борон өнгөрн гэдэг бол хүн бол одоо нэр бол байдаг. Тэгээд Борон өнгөрн бол өөрөө бол Австри төрсэн хүн. Ер нь бол Оросын цэргийн одоо офицер. Энэ хүний бол Монголын түүхтэй бол холбогдох нь бол ерөнхийдөө бол 3 удаа гэж бол судлаачид бичдэг боловч өнөөдрийн судалгааны төвшөнд бол одоо яг 2 удаа Монголд орж ирсэн нь бол тодорхой. Борон өнгөрнийг бол бид багада түүхэнд уншихтаа. За нэг тийм маш харгас цэргийн дарга орж ирээл монголчуудад тусалж явж ийснаа л тэгээ дунд нь буруутал монголчуудыг ингээл харгас гэрцгийгээр тулхан цайрвал ингэж явсаар гол бодлоо цаазлагдсан нэг тийм түүх байдаг тийм ээ. Одоо хандлага ерөнхийдөө өөрчлөгдөж байгаа юу? Ямар байгаа вэ? Түрүү чи одоо 70-80 орчим жилийн түүх хүчлэгтэй бол нэлээд сөрөг талаар бол бичигдэж ирсэн л дээ. Тэр нь юу гэхээр зөвлөлтөө Орос улсаас одоо хөөгдөж гарч ирсэн Цагаантан гэдэг утгаараа. Хоёрдугаар тэрүүнийг одоо Монгол орны төрмөгийн эздэгч байсан гэсэн утгаараа ингэж авч үзчихсэн гол нь. Одоо сүүлийн 10-20 жилийн түүхэнд судалгаагаар бол энэ байсаар бол их өөрчлөгдөж байгаа л да. Энэ хүний Монгол улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг одоо хийсэн ажлыг бол бас бодтойгоор авч үзэх ийм хандлагууд орсон. Нэлээд олон номнууд орчуулагдж гарсан. Бас тодорхой судалгаа хийдэг хүмүүс ч байна. Одоо энэ Борон өнгөрний тухай сонирхож байгаа хүмүүс нэг тал руугаа арай өөрөөр авч үздэг болж эхэлж байгаа шиг байна. Туйлшил юм уу гэмээр. Өөрөөр хэлбэл Борон өнгөрн бол Монголыг аврагч. Борон өнгөрөнгөө бол баг Монгол улсаар тогтнохгүй байсан ухааны иймэрхүү би бол хэлбэлтэл гэж бодож байгаа. Энэ дээр таны бодол юу байна? Шинэ баримт материалууд судлаачид юу гэж үзэж байна? Тэг өнгөр нь бол ер нь яг хоёр талтай л үүрэг гүйцэтгсэн гэж боддог байхгүй юу? Тэгээ энд өнгөрний Монгол дахь үйл ажиллагаагийн зүгээр ингээд жингийн тавган дээр тавих юм ингээ ховлоод үзвэл бараг 80% нь ээг гэж би боддог. Зүгээр би зүгээр ховдаал үзэж түүний Монголын түүхэнд гүйцэтгсэн үүрэг, Монголд нөлөөлсөн нөлөөлөл, түүн дээр тулж цаашаа өрнөсөн тэр өрнөлүүд эдгээр бол ер нь эерэг тал нь дийлсэн гэж боддог байхгүй юу? Мэдээж хэрэг өнгөр нь бол ер нь монголчуудыг тусгаар тогтноолчихъя. Ингээд энэ Азийн жижигэн дээр жинхэнэ Монгол гэдэг бол бас байгуулад өгчээ гэсэн бодол бол өөрлөөр харагддаг. Тэр бол өөр том санаатай явсан шүү дээ тийм үү? Санаа нэг том. Албаны одоо тийм хуучин манж чингүрний суурин дээр үндэслэсэн ийм холбооны маягын том хаан толс байгуулах. Гэрмэлцэлтэй л наашаа орж ирсэн бол байхаар. Дээр нь өөрийнх нь үзэл санаа борооны философи бол ерөөсөө л тэр хаан засаг гэдэг бол төр засгийн гол үндсээ. Хаан засаггүйгээр бол улс үндэстэн хөгжихгүй. Ардчил энэ одоо босод үзэл санаа гэдэг чинь нэг сайн юм бишээ. Улс орныг бол мөхөлд аваач гэдэг зүйлээ гэж өөрөө тэр янз бүрийн зүйлтэй бич тэмдэглэсэн байдаг шүү дээ. Ер нь үзэл санаа л тэр хаан засаг. Тийм ч учраас нөгөө большевизмтай тэмцэнэ гээд Монголд жоохон бэхжээд зэрэг цуглуулах гээд зөвлөлт Орос улсын хил тавал явсан байдаг шүү. Большевизмыг л үзэн яддаг ч өөрөө тэр байцаалтан дээрээ ч хэлсэн байдаг. Миний үзэл санаа бол
большевизмыг л би үзээд юм л дүнг. Тэр дөнгөж 37 настай зэргийн офицер генерал хүн шүү дээ. Тэгээ 37 нас хүртлээр амьдрсан энэ хүн бол Монголын түүхэнчдэр Орос зөвлөлтийн түүхэнчдэр цагаан хөдөлгөөний түүхэнчдэр тодорхой их том уул мөрөө үлдээсэн хүн гэж би боддог. Олон нийт дунд уншиж байгаа энэ орчуулга зохиолууд маань энерги орчуулагчийн хэд хэдийн юм байж байдаг. Ийм нь бас ингээ харахад одоо сүүлийн үед ер нь интернет бичиж байгаа нь ер нь борон болоод дээр баг Монголын баатар хүчтэй. Ингээд энэ хөшөөгийг усгацсан дээр энэ тэрсэн саналууд ч ингээ яваад байгаа юм. Та бол ер нь юу гэж үзэж байна? Үгүй яг түүхэнд хамгийн ойрхон бодиттой тийм ээ. Түүхийг илүү одоо хамгийн ойрхоноор бодиттойгоор сэргээ гэх юм бол бид нэг талын баримтан дээр тулгуурлах ёсгүй л дээ. Угаасаа энэ түүхэн шинжлэх ухааны арга биш. Манай Монгол улсад нөгөө ил тод байдал, сэтгэлгээний эрхчлөө бий болоод хүмүүс одоо үзэл бодлоо өөрийнхөө илэрхийлдэг болсон. Энэ үед бол одоо маш олон тооны ном бүтээлүүд бас шинжлэх ухааны одоо хүрээнд тэгээ түүхийн судалгааны шинэ үе гэсэн нөхцөлд бол гарлаа л да. Нэгээр тогтохгүй нэлээд хэсэг баримтыг дэнсэлж үзэх, эерэг сөрөг баримтуудыг дэнсэлж үзсний үндсэн дээр аль тал руу тийм ээ үнэн очих вэ? Аль тал руу тухайн үеийн нөхцөл байдал байна вэ? 80% л очиулаад байгаа байхгүй юу? Харин тийм та бол 80% нь очиулж чинь тийм. Гэхдээ миний хувьд бол яг би зүгээр хувь судлаачийн үүднээс энэ үеийн түүхийг сонирхож үздгийн хувьд ярих юм бол би бол 80% гэдэгтээ бол санал нэгдэхгүй байна. Үнэхээр бол яг Улзыбаатар докторын ярьснаар бол өнгөрний өөрийнх нь үзэл бодолтой хүний үзэл бодол үйл ажиллагааг нь тодорхойлно шүү дээ. Тэр утгаараа бол хаан төсийг ягштал баримталдаг тэр хүн те асар том өөрөө өнгөрн чи өөрөө бас их сонирхолтой хүн шүү дээ. Тэр өвөг эцэг нь тэр тевтонууд, рицерууд, тевтоник далайн дээрэмчдээс нь гаралтай мистикүүдээс бүрдсэн гэр бүлээс гаралтай гэдгийг те тэрний 18 дахь үе гэдгээр маш их бахархдаг. Тэгээд үргэлжил одоо гавьяа байгуулахын төлөө те маш олон зохиолууд бол дайны хинэтэн гэдэг гэж байгаа байхгүй юу? Нэрлж байгаа бол цаад утх нь бол ерөөсөө гавьяа байгуулахад хаан л гавьяа одоо дайн дайчин самуу гарчин те сургуулийн хаяад нэгдүгээр дайнд одоо Орос Японы дайнд ирсэн тэр нь оцоор байтал дуусчихсан байх жишээ те буцаал те дэлхийн нэгдүгээр дайнд оролцоод гих мэтлэн ингээ явжсан. Тэгэхээр үзэл бодолтой хамт аваад үзэх юм бол тэр бол одоо өнгөрөн бол одоо те Монголын Улзыбаатар докторын хэлдгээр одоо холбооны улс байгуулагч гэдэг үг. Гэхдээ энийг баримтаар яг батлах хэрэгтэй тийм ээ. Тийм зорилготой байсан ч гэсэн бид тухайн үеийн нөхцөл байдлыг бас авч үзэх ёстой. Өнгөрөн яагаад Монголд орох болсон юм? Тэрнээс өөр зам байсан юм уу түнд? Сонголт байсан юм уу, үгүй юм уу гэдгийг бас бодох ёстой байхгүй юу? Монголд яагаад орж ирсэн юм? Монголд ер нь үнэхээр тэр хүн туслаад яг ямар зөвхөн орж ирээд Монголын тусгаар тогтнолт хүчтэй тийм тус болцсон юм бэ? Тэр нь одоо ямар нөхцөл байдал, ямар үйл явц яаж өрнө гэдгээс цаашгаа яриаг өрнөл. Сүүлд өнгөрөн Асан товс гэдэг ярьсан байдаг л да. Би бол одоо хөнөөгийн анаас гаралтай гэж бодонтой гэдэг. Тэгээд энэ чинь баруун Европт болжсэн бүхэл дайн. Тэгээд сүүлийн 18 дугаар зууноос хойш бол Оросын хаан ширээнд бол маш өнч явсан юм. Бүхэл дайн дайж бүх юмд орцож бас тийм удмын хүмүүс байдаг. Хаан засгийн өмчл монархист хүн. Энэ үн төрлөختнийг аврах ганцхан бол хаан засаг гэж үздэг. Хөрөнгөтний одоо нийгэм бол энэ гацаагүй фашизм, коммунизмыг төрүүлнэ. Энэ бол нийгмийг ялзраадаг нийгэм гэж үзчихсэн. Хөрөнгөтний нийгэм. Тийм учраас хаан засаг байх хэвээр хаан бол нийгмийн анги бүлгүүдээ гаднаар шүү дээ. Язгууртнууд, тариачд бүгдийг ингэж холбож ингэж удирдах явах хэвээр гэж үздэг байсан. Тэгтэл бол одоо нийгмийн хөгжил баруун Европ ямар болсон гэхээр капитализм хөгжиж сүүлд нь одоо коммунист үзэл гарч ирээд дэлхийн хэмжээний хувьсгал бол дайан боллоо шүү дээ. Энийг ерөөсөө устгах ганц арга бол хаан засгийг тогтоох явдал гэж үзсэн. Хаан засгийг тогтоохдоо яах вэ гэхээр энэ дорн дахны ард түмэн ялангуяа монголчууд одоо Чингис хааны удмын монголчуудын одоо үндсэн хүчээр одоо Номхон далайгаас Каспийн тэнгис хүртэл одоо нүүдэлчдийн ийм холбооны улс байгуулж энэ баруун Европын коммунист үзэл сурталчилгааны хөрөнгөтний ёсыг устгах нь. Одоо нийгмийг одоо дэлхийг аварна гэсэн юм үзэл бодолтой юм байна. Тэр үзэл бодлохын үүднээс одоо Монголд их ач холбогдох орж ирдэг. Хоёрдугаар дөөрөө нөгөө мэрэгжлийн цэгийн хүн тэрнтэй одоо дайан байлдын төлөв үнэхээр зуртай. Тэгээ тэрний дайан байлданд оролцсон ясаа энэ төлөв үнэхээр гайхалтай үр дүнгуудад маш бага хүчээр цэргийн хатуу сахилгаатай эр зоригоор өөрөөсөө 5-6 дахин хүчтэй Монгол дандаа тулгарч явж ирсэн байгаа шүү дээ. Үүний хийх боломжгүй юмуудыг хийж чаддаг. Хоёрдугаар Унгар Монголд орж ирэхдээ гадны улс хөрний хэнийч дэмжлэг авав. Японы дэмжлэг авав. Шиманоор дамжуулаад Японуудад нөлөөлөх оролдлого байсан бол тэрийг яшиг гэд хайсан баг. Зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор явна гэд. Колчакийн засгийн газараас дэмжлэг аваагүй.
Гөр Колчагийн засгийн газар бол Унгарын дээр эрүүгийн хэрэг нээж одоо барьж бараг буудах дүүцэх тийм юм байсан байгаа шүү дээ. Юу гэхээр чинь нөгөө ПАМ Монголын засгийн газар Симановтай цуг ороо явсан. Тэгээд тэр Симановын одоо тэр ПАМ Монголын нутаг дэвсгэрт одоо энэ бүрээд одоо энэ байгаль нуурын газар дэвсгэр орцож байгаа байхгүй. Энд Оросынууд тусгаар тогтнолд эсрэг гэмт хэрэг үйлдсэн байхгүй. Тэгээ ер нь одоо тохироо нь бүрдээд яг тэр үед 20 оны 10 сард Монгол руу орж ирсэн. Ардын намынхан баг аваад ороод ирсэн юм шүү. Үгүй ээ. Тийм бол. Тэр бол Австрид гарах гэж виз өчөж цаадуул нөгөөгөө уус нутаг руу явах гээд Унгар. Унгар нь. Тийм. Тэгээд Симановыг цайсан, Японыг цайсан, Колчакийг цайсан. Ерөөсөө бие дагаад орж ирсэн Монголд. Маш их тийм дэврүүн романтик тийм цөхрөлтгүй өөрийнхөө одоо сонирхож байгаа юм руу явдаг тийм сонин хүн байж тийм ээ. Тэгээд яг энэ 20 онд чинь одоо бодоо ардын нөгөө тех овсголын бодоо модоо өгтөж авлаа барилаа гэж хөвгөнд гараад энд хаагуур яаж орж ирсэн Монголд тэр үед юу болж исэн энэ төр гэдгээ цаашаа өргөжүүлж. Тэгэхээр 1920 оны 7-8 дугаар сараас эхлээд бол өөр байгаль болон Сибирт те улаан цэргийн давчлагдсан. 1918 он зүйл засаг Сибирт унсан шүү дээ. Тэрний дараагаар бол 1920 оны хавар гэхэд бол улаан айрам ялангуяа 5 дугаар айрам Сибир болон өөр байгалыг чөлөөлсөн л дөө. Тэгээ энэ нөхцөлд бол даварт байсан одоо те даврын засгийн газрыг байгуулах гэж одоо ПАМ Монголын улсыг байгуулах гэж оролцсон дэр Семенов болон одоо НСК-ийн Элбэгдор Жинчэн Сампилон гээд энэ бүрээдийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагаа бол үндсэндээ уруудсан л та. Тэгээ ингээд нэгэн улаан цэрэгт одоо үр байгалыг чөлөөлөд эхлэхээр бол Семенов Унгарын эднараа бол Семенов те гарц цаах хэрэгтэй болно шүү дээ. Тэгээ 1920 оны 9 сард бол Семенов бол Манжуур руу гарсан байхгүй юу. А тэгвэл борон Унгарын хаашаа явах хэрэгтэй байсан бэ те. Тэгэхээр тэр нөгөө өөрийнхөө үзэл бодлын хүрээнд Унгарын бол сонголт үлдээгүүл гэж би хэлэх гэж байна л да тий. Тийм учраас бол Унгарын бол Монголыг чиглэсэн. Тэгээд яг түрүүн Тод докторын хэлснийг бол одоо тодруулаад хэлчихд бол Азийн морин дивиз гэсэн 800 цэрэгтэйгээр орж ирсэн. Тэрэн дотор нь бол 300-аад тэ хөөе Бородын хороо 300-аад үнэтэй Айнкийн хороо тэгээд татарууд энэ төр гэсэн байдаг. Зөвхөн өмнөх дүүгчлэх дотор бол энд одоо Японы тэ 50 Япон орсон Сузуки энэ төр байсан гэж ярьдаг байхгүй тий. Гэхдээ энийг бол бид нар бас баримтаар нотлох хэрэгтэй л дээ. Яг ингээд буцсан юм шүү. Буцсан тэд нар бол юу яахгүй. Ер нь 20 оны 10 сарын ихээр бол тийм ээ. Борон Унгарын одоо гэлбэр харуулаар зүүн хязгаараар манай улсын зүүн хязгаараар гэлбэр харуулаар орж ирсэн шүү дээ. Тэгээ орж ирээд за ингээд орж ирсэн гэх төр орхичоод энэ ямар нөхцөл байдал байсан бэ гэж та хэлсэн тийм. Тэгэхээр бол 1919 оны үйл явдлыг бид нар сайн мэдж байгаа. Гадаад Монголын автономийг сайн дураар гуйн устгах тухай бичигт бол монголчууд те өөрсдөө бид нар гарын өсөг зорж өгөөд хятадын ерөнхийлөгчийн зарлаг 10 сарын 22-нд нь гараад гадаад Монголын автоном унтчихсан. Энэ үеэс эхлээд бол Монголд бол одоо эрх чөлөө олох тэр автоном засгаа сэргээн босгох тэр хөдөлгөөн бол өгсөн л дээ. Яагаад автоном засгаа гэдэг нь өгөх юм бол энэ бол хягтын 3 улсын гэрээгээр батлан тогтоосон засаг. Тийм олон улсын хэмжээнд эрх зүйн гэрээ. Тийм учраас Колчакийн засгийн газар бол тэр даврын засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байсан байхгүй юу? Даврын тэр ПАМ Монголын үүслийг тийм Монголд ч гэсэн бүр 19 онд бол тэ 8 дугаар сард Эрдэнэ шанзын яамнаас бол Монгол улсын нэрийн өмнөөс одоо тухайн үед тэ арай автоном унаагүй байсан учраас бол улсын гэж хэлж болно л та. Бичиг гаргацсан ийм нөхцөл байдлаасан. Тэгээ энэ маань бол яг 19 оны явдал 20 оны үеэс бол шүүшүүжанд 6 сарын үед бол тэ одоо нөгөө Монголын захиран суусан 20 оны 2 сарын 4-өөс эхлээд бол ажил хэрэгээ Монголд явуулж орж чинь тэ хятадын дэглэм гэхээсээ илүү хятадын цэргийн иргэшил байхгүй. Энэ орсон үед бол шүүшүүжаныг бол одоо нөгөө хятадчин өөрөө анхи бүлэг жилийн бүлэг гэж хоёр байжгаад унаа тэгээ шүүшүүжанд дуудагдаа явчихж байгаа байхгүй юу. А тэр симхийг ашиглаад Монголын одоо эрх баригчид тухайн үед чинь бол бид нэр өмнөх төв хүчлэгийнхаар яриад байдаг чинь зөвхөн одоо хувьсгал хоёр бүлэг байгаад байсан биш. Ноёдын нам буюу Угсаатны нам гэдэг улс төрийн 4 бүлэг байж л тэ тэр үед. Тэгээ ийм нөхцөл байдалд бол одоо автоном засгаа сэргээхийн төлөө тий одоо улс үндэсний эрх ашигаа хамгаалсан хэн бүхэн л арга замыг эрэлхийлж исэн байхгүй юу. Тэрний нэг хэсэг нь одоо бид нэр өнөөдөр яриад байгаа тэр бороо өнгөрөнтэй очих хэрэгтэй байхгүй юу. Холбогдож байгаа хэрэгтэй. Тий яагаад вэ гэх юм бол монголчууд тухайн үед оршихын тэр нөхцөл байдалд бол хинтээч эвсэж тий хятадын дарлаас л
одоо иргэшээлээс л гарах хэрэгтэй байсан. Яг үнэн хэрэгтээ бол бид нэр хятадын иргэшээлд бол анх удаа л орчод байгаа юм л та. Өмнөх төв хөшлөлт гардаг шиг дахин юм бол байхгүй. Ганцхан манжин л байсан бид нэр тийм. Зурвасхан үе 1921 оны 7 сар. За яг лээ 1900 энэ асуултыг дунд нь ингээд асууад ингэхэд энэ дээр та 3-1 юм хэлээд өгч. Энэ хятадын иргэшээлд хятадын даралд орсон тусгай тогтнолоо алдсан гэдэг шиг янз янзаар яриад байдаг боловч миний бодлоор зөвхөн хүрээнд зэргүүд орж ирээд улс орон даяар бүхэл хэдийн тогтолцоо юмыг Монголыг авцсан уу аваагүй юу? Ер нь хүрээнд л ноёрхол тогтоосон юм байна шүү дээ. Гэхдээ ганц хүрээч биш л дээ. Ер нь бол яг манай Ахмад төвчдийн бүтээлүүдч тэр тухайн үеийн архивын баримтуудыг хараад үзэхэд бол 1920 оны 19 оны дунд үеигт бол хүрээнд бол хятадын холимог цэргийн батальон бол бий болчиход байгаа байхгүй юу? Шүүшүү жанчаа эрэхтэй тэр батальоны шалгах гэж ирсэн 10 сард бол тэгээ нийтдээ байгаа дүнгээр нь бол 15 орчим мянган хятадууд байсан орж ирсэн гэж ярьж байгаа. Энэ бол бүр цэрэг оруулах асуудал бол өмнөшөө 18 он руу орно. Тэрнээс гадна хятадын цэргүүд байрлаж ирсэн газрууд гэдэг нь бол мэдээж одоо хошуудад очихгүй шүү дээ. Зүгээр л одоо хятадын хуучин манж амбаны байрлаж ирсэн ч юм уу гол төв хотуудад л одоо нөгөө хамгаалах цэрэг гэж байна шүү дээ. Хятадын 3 улсын гэрээ унсны дараагаар хятад суусан дээр хятад сайдыг хамгаалах зэргүүд байгаа байхгүй юу. Тэрнийг нэмэгдүүлэл алгуур нэмэгдүүлсээр байгаа бол 18 оноос эхлээл Цэрэндорж Чингий 2 тохиролцоол ингээл зэргүүд орж ирсээр бол 15 байсан. Тэрнээс бол яг таны санаагаар бол бүх одоо Монгол даяар бол хятадын цэргийн дэглэм гэж тогтоогоогүй. Гэхдээ энэ дээр бол энэ манай хоёр доктор ярих хэрэгтэй байх. Хэдийгээр тэ хүрээнд голлон төлөвлөж төв суурин газрууд байсан ч гэсэн яг тэр одоо явуулж байгаа зарласан гадаад Монголын хойчийг сайжруулах 8 зүйл гээд бичиг зарласан байгаа шүү дээ. Тэрний агуулгыг л хэрэгжүүлэхийг хэрэгжүүлнэ гэдэг чинь үндсэндээ Монгол бол хятадын цэргийн эзэрхийлэлтэй хамрагдана гэсэн үг шүү дээ. Яг ийм нөхцөлд л одоо борон гэрэн төрүүчийнхаа асуултыг үргэлжлүүлээ яваа. Ийм нөхцөлд бол юу шүү дээ. Ганцхан борон өнгөрнөөс өмнө бас олон үйл явдлууд өрнөлттэй 20 оны 5 сараас ахуулаад ингээл Угсаатны намынхан ярьж хахад бол энэ үед чинь бас хүрээнд байсан улс төрийн тэмцлийн талбай дээр бол одоо ингээ манай Угсаатны намынхан ноёдын намынхан ч одоо эдгээр ярих баг те Америктэй холбоо тогтоо Японоос тусламж олъё гэсэн тэр дипломатын арга хэмжээнүүд бол үр дүнд хүрсэнгүй шүү дээ. Тэгэхээр бол улс төрийн тэмцлийн талбай дээр хэн үлдэж ийнэг үйл одоо бидний хуучнаар нэрлэжсэн те хүрээний болон одоо консулын бүлгийнхэн гэсэн энэ нууц бүлгмүүд үлдэж гарч ирж байгаа илүү одоо түлхүү гарч ирж байгаа. Тэгээд зөвлөлт Орос улс руу явах тийм ээ. Тусламж олох байж байгаа. Гэхдээ зөвлөлт Орос улс руу тусламж гуйхаар болсон тэр үйл явцыг бол зөвхөн энэ хоёр бүлгийн үрээгээр бол хязгаарлаж болохгүй. 6 сарын сүүлээр болсон тэр хуралдаан дээр бол богдын төлөөлөгчд байсан, намын дүүсэн. Тэгээд угаасаа бодоо Чагдаржуу хоёрын одоо Тресксавскт байсан тэр Отто Иванович Макстенк зөвлөлт Орос улсаас одоо Монголыг хариуд төлөөсөн томилсон. Гэтэл нөгөө монголч нь өөрөө хятадын эзэрхийлж байсан болохоор Тресксавскаас уршаа орж чадахгүй тэнд байжсэн тэр Макстенк төгсөн бичгт бол ерөөсөө улс төрийн намууд нэгдэж нийлж байгаа энэ шийдвэрийг гаргасан гэсэн. Хамгийн гол үед явуулч нөгөө Монголын автономтыг устгасан ёслол байсан байхгүй. Дааж Умтангийн Богданыг 3 удаа сөгдүүлж мөргүүллээ шүү дээ. Монголын тусгаар тогтолцсон. Тэр л одоо Монголын тусгаар тогтнолыг бүрнээс устгасан явдал хамгийн тод илэрхийлэх байхгүй. Тэр нь л одоо байдлыг бол маш их устгасан. Бүгд л одоо өөр өөрсдөө чиглэлээр хаднаас тулсан зүйл одоо автономтой сэргийх ийм асуудал үүссэн. Японоос ч Америкаас ч одоо ясаг хятадын ерөнхийлөгчтэй уулзсан хойшоо одоо хүмүүс явуулсан гэдэг бүхэл гарч байгаагаар зам хайцгаас л та. Тэгээ яг тэр үеэр борон өнгөрөн бол Монголд орж ирсэн. Борон өнгөрөн орж ирэхдээ зүгээр тэр үед чинь зүгээр цэрэг Монгол руу ингээл ороод ирэхэд ямар нэг зөвшөөрөл гэдэг юм уу илдүү юм тэр дагуул нь харуул хэлгэж байгаа шүү дээ. Би харин одоо яг тэгэж бодоод идэг байхгүй юу. Тийм учраас Унгар нэг нааш нь авчрах үйл ажиллагааг монголчууд зохион байгуулжээ. Одоо тэр хэдийгээр баримт нь байхгүй ч гэсэн тэр үйл явцын учир зүг ингээд таагаад үзэхэр тийм байдлаа байна. Одоо жишээлбэл 19-20 оны үед тэр энэ Бурятийн тэр нэг Атс гайл энэ хаагуур байсан хүмүүс бужигналдаал нааш олон бурятууд орж ирсэн шүү дээ тийм. Тэд орондоор ороод ирлээ шүү дээ. Дөрвөд. Одоо бурят өрх айлууд. Тэгэд бурят өрх айлууд очиход заавал хошуу засагнаа энэ шатрал туслахтай уулзаж нутаг бэлчээр гуйж зөвшөөрөл авч байгаа. Бүгдээр зүгээр нэг өрх айл шүү дээ. Тэгээд та нар тэнд суу, энд суу, энэгээр бай гэд хошуу засагаас зөвшөөрөл өгдөг.
байхгүй юу. Тэгэхээр чи тэр үед бол Монгол хэдийгээр хятадын мэдэлд орцсон ч гэсэн тэр газар нутаг бол монголчуудынхаа хараа хамгаалтын дотор байж исэн байна. Цариг сахилт зэрэг гэж байна. Тийм. Тэгэхээр тэрээс зүгээр бороо өнгөр энтэйгээр гинт цөмрөөл нөгөө том улс байгуулах гал ороод ирсэн гэхээр биш болохгүй байхгүй. Монголчууд энэ борооныг авчрах үйл ажиллагааг зохион байгуулсан. Гол зорилго санаа нь юу гэхээр энэ бороо өнгөрний цэргийн хүчээр хамтраад энэ хүрээнд богшдсон хятад цэргүүдийг л гаргая. Энэ бол монголчуудыг том ухаан баггүй. Тэр үчид сая 15-6 мянган хятад цэрэг. Дээр нөгөө хуучин хүрээнд амьдарч ирсэн 100 гаруй мянган хятад иргэд асар их хүч байгаа үстэй. Тийм байна. Тэгээ энэс чинь доор монголчууд өөрсдөө ангаараа хүчээр гарч чадахгүй шүү дээ. 19 он зэвсгээ хураалгацсан. Цэрэгээ тараалгацсан. Тэгэхээр нөгөө шинэ төсрөлт, шинэ одоо зохион байгуулалт, шинэ улс төрийн хүч цэрэг хэрэгтэй болсон. Тэгээд манайрыг энтэйгээр ороод ир гэлбэр харуулаад ороод ирэнгүүт л овсон зэвэн дэргүүтээ хүмүүс очиж уулзаал тийм. За яа туслах уу гэсэн байгаа шүү дээ. Тэгээс цаашаа яв. Одоо манай хэлээр оруулахгүй, манай хэл үүмэ болно хийв. Тэгээ ардын намаас бодоо очсон. Тэгээ дуурж байж исэн баригдсан жишээл бороо зэрэг. Дараа нь яг наашаа ороод ирсэн. Тэгэл тэнд чи ерөөсөө маш анхаархан богино хугацаанд чинь 2000 цэрэг цуглуулчихж байгаа гэсэн. Энэ тэгэхээр хамтын үйл ажиллагаа болохоор одоо Монгол цэргүүд нэмэгдээд ингээ борооны 800 цэрэг дээр ингээ олон боллоо. 2000 гаруй. Ингээд эндээс борон орж ирж яхад ардын намын зарим хэсэг нөхдүүд борон ч өөрөө цагаант нь тийм ээ хөөгдсөн. Дөр өгч цэргийн дарга. Гэтэл нэг хэсэг нь хоошоо Улаантнууд талбадах тохоор улаан руу явсан тийм ээ. Энэ бол одоо монголчуудын тусгай тогтнолын төлөө ямар их олон сувгаар одоо шинжилгээ холбоогоо тогтоод тэмцэжсэн бэ. Ямар их идэвхтэй тэмцэл явагдаж энэ хүрээнд ч гэсэн бусад бүлгүүд нь ажиллаж байгаа, богд хаан нь ажиллаж байдаг. Тэгэхээр энэ дээр хамгийн бодиттой нөлөө үзүүлсэн нь борон бол тараад байгаа байхгүй. За яг ийм нөхцөл бодоод даалтсан байж тэгээ вэрэд. Төрүүлээд орж ирсэн эхний нэг тийм олзуурхам сэжмэн борон байж тийм ээ. Тэгээд цаашаа орж ирээд ямар ажиллагаанууд явуулсан бэ? Ер нь яг уу сая бид нэр ярьлаа те одоо бидний яриан дундаас ярих юм бол ер нь улаан цэрэг орж ирэхээс өмнө те бороо өнгөрөн ороод ирчлээ энэ тэргээд одоо төрүүлж орж ирсэн учраас бол үүрэг гүйцэтгэх ёстой хийсэн гэдэг. Яг уу цаг хугацааны хувьд мэдээж тийм байгаа. Ер нь би зүгээр нэг зүйлийг нэмэт хийчихт бол борооны өөрийнх нь одоо тэр өөр байгальд болсон үйл ажиллагаа Семенов бидний тэр мохортмол байдал бол цаг хугацааны хувьд Монголын үйл явдалтай тохирцсон. Давхцсан энэ нэг талаа. Ганц өнгөрнөөс биш. 1918 оноос 20 он хүртэлтэй Европын хувьсгалыг өрнүүлэх гэсэн Коминтерн болон тэ зөвлөлт Орос улсын бодлого амжилтгүй болонгууд 1920-ад оноос эхлээд бол дорн дахинлуу чиглэлсэн тэр бодлого үйл ажиллагаатай эргээд манай үндэсний эрхчлөлт тусгаар тогтнолын төлөө тэмцэл давхцсан. Тэрний нэг илэрхийлэл нь ардын намын анхны 7 болон өөрөөр хэлэх юм бол нөгөө 2 бүлгийн Монгол Ардын нам гэдэг улс төрийн байгууллагт нэгдсэн 2 бүлгийн үйл ажиллагаа. Эндээс бид нэр юу хэлэх ёстой вэ гэх юм бол таны өөрийн хэлснээр бол тэ монголчууд тэр автоном засгаа сэргээн тогтоох үндэснийхээ оршин тогтнолыг хамгаалахын тулд тэ бололцооны бүх хүчээр тийм ээ арга хэлбэрээр хандж ирсэн. Тэгээд яг түүхэн нөхцөл байдал бидэнд олон сонголт өгсөнгүү л тэ Америктэй чадсангүй, Япон руу хандаад болсонгүй бидэнд хандах цорын ганц хувилбар нь бол хойд хурш байсан зөвлөлт Орос. Гэхдээ бас ноёдын намынхан бол тэ Баатар цагаан хаан гэдэг хэн блэ тэ бидний хувьд тэр агуу сүр хүчийн болсон Баатар цагаан хаанаа ширээнээс нь буулгацсан большевикуудад бас итгэхгүй л байсан байхгүй юу. Тийм учраас бол нөгөө бид нэр кино дэлгэц зүйлэн түүхэнд ч байдаг штэ. Тусамж гуйх бичгүүдтэй 3 газараас байсан. Тэгээ хамгийн сүүлд нь яасан удаасан гэдэг юм байсан. За тэгээ эргээд бид нар бороо өнгөрн лөө орё. Тэгэхээр 1913 онд ганц биеэр иржсэн бороо өнгөрн 20 оны сүүлээр бол тэ 700 цэрэгтэйгээр 800 цэрэгтэй орж ирээд яг хүрээг чөлөөлөх. Яг хүрээг чөлөөлөхийн төлөө бол бороо өнгөрн бол 2 удаа товтлогоо хийсэн. Сая Үлзийбаатар доктор хятадуудаас чөлөөлөх гэж байгаа тийм. Хятадуудаас мэдээж тийм. Орсын дөрөвчтэй айрам. Юм уу дөрөвчтэй одоо Азийн морин дивиз гэж бүр бие даасан улс төрийн хүчин болоод тийм. Анхны бас Монголын журамт цэрэг буюу сайн дурын цэргүүд чинь тэр борооны цэргийн ороонд орсон байгаа шүү дээ. Тэрийг бас тийм яа. Журамт цэргүүд шүү дээ. Дараа нь ардын журамт цэрэг болоо явсан шүү дээ тэд нар чинь. Гэтэ тэрийг бас заахтаа авч үзэх хэрэгтэй л дээ. Одоо борооны цэрэг гэдэг яг цагаан борооны цэрэгт явж ирсэн үгээд анкетн дээр үчээ дараа нь асаад айлгаад ирсэн гэдэг. Гэхдээ эн чинь бол яг энэ 20 оныхаа 10 сард бас холбогдохгүй шүү дээ.
холбогдохгүй. Бороо өнгөрөн эхлээд хятадыг тэг хүрээг хятадаас чөлөөлж ээж Монголын автоном засаг сэргээн тогтч байж тэрний дараагаар цэргийн дайчилгааны тухай бид нар ярих хэрэгтэй болж шүү дээ. Одоо тэр бороо өнгөрийн олон зэрэг яваагүй шүү дээ. Гэхдээ Манжуурт бол тэр дагуурын захирч байсан шүү дээ. Азийн морин дивиз анх тэнд байгуулсан. Тэнд 18 онд байгуулагдсан. 19 онд офицерууд нь Качаки офицерууд хөвчлэн. Тэгээд тэнд хэн байсан гэхээр гол үндсэн хүч нь цахар харчин бараг тэгээ одоо монголчууд бас нөгөө 13 оны 500-ын байлдаанд орсон Баавжийн цэрэг мэрэг явсан одоо хятадуудад ад үзэгдэж шахагдсан тий орох газаргүй болсон тийм Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан монголчууд үр монголчууд гол хүч байсан. Тийм энэ дээр тод докторхтэр би нэмэт хэлчихье. Сая Үлзийбаатар доктор хэлсэн монголчууд бол өөрсдөө урьж авчирсан. Ер нь бол авчирсан. Яг бол хэл хязгаараар нэвтрэхэд чөлөөтэй нэвтрүүлсэн юм чи урьж авчрах тэр ажиллагаа зохион байгуулсан гэж зүгээр бороо өнгөрөн бол хэл нэвтрэх үедээ одоо бид нар бол шалтгааны нь бол ярьчлаа өнгөрнийг хүлээж авах те оруулахаас аргагүй байсан гэх. Тэр хэл нэвтрэснийхаа дараагаар бол нийслэл хүрээнд орох зөвшөөрлийг богд хаанаас ирсэн байхгүй юу. Тэгээ тэн дээр их загталд нь их сонио үг байгаа те. Агуу Чингис хааны үеийн олон үндэстнүүдээс бүрдсэн өөрийн цэргийн хүчээр богд хаант найртай сайхныг үйлдэж хятадын эзэр хийлээс чөлөөлөн Монголын одоо төр ёсыг засаг төрийг босгож өгнө гэсэн ийм утгатай хэлээ. Тэгээд одоо энэ баримт нь бол энэ Оросын нийгмийн улс төрийн архивт байна л да. Манайх бол өөрөө одоо Үлзийбаатар доктор тэр архивын газрын дарга байх үедээ хуулбарлаад аваад ирсэн. Тэгээд 4,000 одоо тичнээ винто буугаар тичнээ их буугаар өгн цэргээр туслана гэд тэгж хүрээнд орох зөвшөөрөл өсөж байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь бол бас яг уйлдан тогтолтой. Бас зүгээр нэг монголчууд бид нар чинь төр улстайгаа те хэн хэмбэ гэдгийг бас маш сайн мэддэг. Өнөөдөр л бид нэр өмнөх үеигээ жоохон харлуулаад төр засгийн эрх баригчдэр нэг янз бүрийн үнэлгээ өгöd байх болохоос биш нийгэмд те улс үндэснийхээ эрх ашигын төлөө бүгдээрээ эвлэлдээ нэг бид хідүүлэх нэ байсан бид гэдгийг бодох хэрэгтэй байхгүй юу. Тухайн цаг үед нь 100 жилийн өмнө бид хідэн хүн байсан. Тэрнээс нийгмийн улс төрийн амьдралд нь те энэ хэдэн идэвхтэй оролцох юм. Тийм үү. Асар удам нутагтай нүүдлийн мал аж ахуй дээр амьдардаг те хошуугаар те тархсан ийм усудаас хідэн оролцох хэрэгтэй байсан. Тийм учраас өнөөдөр хүмүүс бол тэр анхны додоо гэдгсэн 7 тонн дээр бол гайх хэрэггүй байхгүй. Тий. Тэгээд бол өнгөр ингээ орж исэн. Тэгээ би эргээд ярихад бол 6 юу тэр Үлзийбаатар түрүү ирсэн монголчуудын одоо Сэцэн хаан аймгийнхны юу одоо бүх тусламжийг авч байгаа юм чинь Төв хаан аймгаас түшээж Дарханчин өнгийн хошууноос Лувсан цэвэн тэргүүн очоод уулзаад тэгээд зүүн аймагуудын одоо тусламж мал ахуй тэгээ 800 цэрэг гэдэг чинь бас хүчтэй тий тэрний хоолунд ахвал яг тэгвэл тэр өөрийнхөө тий бүх юмыг аваад орж ирнэ гэж байхгүй тэндээс чинь бас нэгэн бодлын яг үнэн хэлэх юм бол амь зул бичил яваа хүн шүү дээ тий морь малаа дандаа алтан зоосоор худалдаж явдаг байсан байгаа шүү тий дандаа нэр мийг тэр Лувсан цэвэн аймгийн хойд хэлний харуулын захирал мэрэн хүн байсан бил. Яг ч хоол одоо хариулсан дарахтай шүү. Хэлийн дараа харуул дарах. Тэгэхээр 200-аад монголчуудыг бол цэрэгтээ оруулаад 10 сарын 26-нд хүрээрүү дайрсан байхгүй юу? Гэвч амжилтгүй болсон. Эхний дайралт. Эхний дайралт. Тэгэхээр н одоо энэ бид нар мэдэн штэ тэрэлжгээ те. Тэнд бол одоо 100 мод те. Тэнд тэрэлжийн 100 модод бол одоо хүчээ сэлбэж нэмэгдүүлж одоо бэхжүүлж байгаад бол 1921 оны 2 сарын 4-нд эзэлж авсан л да. 2500 цэрэгтэй тийм үү? 3000 цэрэгтэй гэж байгаа юм тий. Тэгээ 3000 цэрэг 15000 хятад цэрэг байгаа шүү дээ энд. Гэхдээ яг хүрээнд бол 15000 шүү дээ. Хүрээнд бол яг Госцэлэнгийн захирсан 3500 цэрэг тэгээд тод доктор бас нэг өөрийнхөө юун дээр өччихсэн 7000 гэдэг тэр 3000 гаруй хүн нь бол зүгээр миний үдсэн баримтаар шүү дээ тий. Хотын иргэдэг бол нөгөө зэвсгэлчихсэн байж байгаа. Дайчилгаа зарласан байхгүй хятадууд тий. 8 хятадууд зэвсгэл. Тийм яг тэгвэл өнгөрөн орж ирсэн сургаар богдын засгийн одоо тий бид нар яг засгийн газар л гээд яриа сурцсан тий. Ингээ богд тэргүүтээ Монголын эрх баригчдаас өнгөрөнтэй холбоо тогтоогоод тэднийг далдаж авчирлаа гэд хятадууд бол нөгөө хүрээг бол хамгаалалтаа чангалаа дайчилгаа хийгээд нөхцөл байдал эвгүй болоо гэдгийг мэдсэн учраас бол хүрээнд байсан хятадын худалдаачид одоо хятад иргэдэг оршин суугчдыг бол дайчилсан. Тий одоо бид нэр энэ мэдчихэж байгаа шүү дээ 8 чин гэдэг. Ингээд 7000 зэрэг болж байгаа байхгүй. Тэгвэл түрүүн тод доктор хэлсэн бороо өнгөрөн бол цэргийн хувьд бол тий тактикийн хувьд бол цэргийн одоо офицерийн хувьд тий одоо цэргийн жанчны хувьд бол мундаг байсан. Тэгээд тэр 3000 хүний чинь 800 өөрөө ороод ирсэн гэж болоход 1000 орсуудыг нэмж дайчлаад дээрээс нь цаана 1000 хүний таа үлдэж байгаа хэвчээ тэр бол монголчууд. Тэр чинь цэргийн том
тактикл хэрэгжүүлсэн байгаа шүү дээ. Тэр их том хүчийг ингээ хүрээг ингээд бүр энэ дөрвөн уулынх нь тойрж ингээ бүсэж хойноос нь хүртэл Чадивлангийн тэндээс тэр Дамбатаржангийн тэндээс хүртэл дайралт хийсэн шүү дээ. 2 сард. Чингис хааны үеийн 13 дугаар зууны үеийн монголчууд бас хэрэгэлсэн байхгүй юу. Тэгээд олон гал асаадаг. Тэгээ бас нөгөө цуу үг тархаач те асар том одоо цэргийн хүчээр бол одоо дайрчин гэд нэгдүгээр тийм байсан. Тэгээ бас яг бодит үнний одоо үннийг тодруулах үүднээс ч гэдэг юм уу ярих юм бол тухайн үеийн хүрээнд байсан цэргүүд хятад цэргүүд бол бас өөрсдөө тийм байлдах чадвараар бол тэмч сайн байгаагүй л дээ. Яг гэх юм бол тэр хятадын одоо түүхэн номонд л үчгсэн шүү дээ. Янз бүрийн одоо орон гэргүй хүмүүс те одоо өөрөөр хэлэх юм бол тэр айрмаар цэргээр амьдралаа оршин тогтнолоо авч байгаа тэр дэнүүлчдээс ингээ бүрдсэн байсан. Дээрээс нь нөгөө цалин пүнлүүгээ аваагүй. Дээрээс нь Монголын өвөл ямар өвлээ те өвлштэй. Яг тулс өвөл хөтөн үзгээрээ тэгээд няараад ундаг болсон шүү дээ. Яг тэгээд тэр өвөл 10 сард нэг давтлаад чадваргүй болоод намар. Тэгээд 2 сар өвөл болохыг бүр дин тэсхэм өвөл болохыг хүлээж аваад давталсан шүү дээ. Ер нь манай давталгаанууд дандаа өвөл явдаг шүү дээ. Ихэнх нь хийгдсэн. Ингээд үндсэндээ хөрөөг чөлөөлнө гэдэг бол хятадуудыг хөөж гаргаад Монголын эрх баригчдад ингээ боломж олгох тийм ээ. Улсын нөх ийм үйл ажиллагааг яаж хэрхэн зохион байгуулсан байдгүй цаашаа яаж өрнөж гинэ. Хөрөг 2 сарын 4-нд чөлөөлдөг. Яг 2 сарын одоо 2 сарын 3 гэж зарим ичдгийн. Гэхдээ ер нь ихэнх одоо ном зохиолууд бол 2 сарын 4-нөр бол хөрөг чөлөөлсөн өдрийг авдаг л да. Тэгээ 2 сарын 10-нд засгийн газрыг 2 сарын 25-нд тийм одоо Богдын засгийн газрыг ч яг хөө тийм Монголын засгийн автоном засгийн газрыг сэргээгээд Жалхан цутагт Амдан базар тэргүүтээ манай одоо тийм засгийн газрыг сэргээж байгаа байхгүй Монголын төр үндэсний төрийг тийм учраас одоо сүүлийн үеийн зохиолуудад тийм ер нь бол манай төгчд мэдж байгаа шүү дээ 2 засагтай Монгол улс гэдэг. Тэгээ Богд хаан бол хамгийн том цолоо олгосон шүү дээ. Тийм хашаачин он цолоо. Эрзүүхэн хоёрт. Тийм. Энэ хин Баруун Өнгөрөн одоо Монгол дайрж орж ирэхдээ их олон төрлийн цэргийн гавьяаны шагнал багналтай тийм хүн байсан уу? Тэгээ генерал цолоог хэдийд авсан ийм хүн байдаг юм бэ? Яг цэргийн цол нь одоо нэг дэшээ хурандагаас илүү гараагүй байсан байна. Тэр хурандаа гэхээсээ илүү ер нь Исаул гэл ер нь зүгээр яг Өнгөрний юунуудыг аваад үзэл нөгөө Өнгөрн чинь бас бид нэр ойлгохдоо зүгээр те тэр баруун талаасаа ирээл шууд явсаар байгаа л гэж биш байхгүй юу. Өнгөрн чинь цэргийн сургуулийг төгсөөл энэ алс доорндод байсан амрын хороонд байж исэн тий. Тэгэл энэ аргууны хороонд ажиллаж исэн. Тэгээд тэднэрийнх нь ингээд Оросны судлаачдын өөрсдийнх нь баримтаас үзэх юм бол ер нь бол 100-ын дараагаас нэг дээш явж байгаагүй. Тэгээд дэлхийн 1-р дайнд оролцоод яг ингээд нөгөө цэргийнхаа одоо авьяас чадвар те байлдах чадвар тэр Георгийн одоо авсан хүн шүү те 5 одонтой 1-р дайнаас буцаж ирсэн. За яг Монголд те одоо Монголын тийм ээ нийслэл хүрээнээс хятад цэргийг хөөж гаргасны төлөө Богд хаан бол хошоочин онцол те олгож байгаа бол Атаман Семенов бол дэслэг генерал цол олгосон байхгүй юу. Тэрнээс бол Колчакын засгийн газраас аваагүй. Семенов буюу өөрийнх нь дарга. Тэр погон дээр нь АС гэсэн үсэг байгаа байхгүй юу. Ойчсон. Атаман Семенов гэсэн. Атаман Семенов гэсэн. Тэр зөвхөн тэр хоёрт. Тэгээд одоо Баруун Өнгөрөн орж ирээд Монгол холимог цэргүүдтэй орж ирээд хүрээг чөлөөлөд Монголын тусгаар технологи эрх хэрэгчд нь ерөнхийдөө одоо бариулаад ингэхэд борооныг одоо хүрээ, Богд, Зар, Төмөн маш их одоо гайхалтай туслагч Баатрин дөрвөр хүлээж авчих алдарсан байх гэж бичдэг тийм ээ. Энэ талаар хүлээж авчихсан. Тэгээ одоо цорын ганц тэгээд одоо энэ хойд хилийн дагуу Өнгөрний гавьяа байгуулсан дарга офицер цэргүүдэд газар хүртэл олгосон байгаа шүү дээ. Одоо Монголд оршин суух амьдрах. Нэг хүнд 10 газар ч үлээ юу ч үлээ. Их олон зуун тийм юу газар энэ шагнасан тийм. Гэхдээ тэр нь хэрэгжээгүй л дээ тэр нь хэрэгжээгүй. Тэгээд тэрийг нэг тийм юуч гараагүй тэгээд бараг тэр засгийн газрыг Монголын төрийн сэргээс нэгэ дараа шууд байлдааны ажиллагаа явуулдаг ерөөсөө тэр чинь тохног болцоо байна. Өнгөрн чинь бас нийслэл хүрээнд байх хугацаанд тэр чинь их сайхан шинжилгээд хийсэн хүн шүү дээ. За яг хөө тэр нөгөө Өнгөрний те болзот мөнгө гээд нөгөө
Монголын Хог одоо 5 цэвэрлүүлсэн. оршуу малын хог цэвэрлүүлснийг манайхан их хүмүүс ярьдаг байхгүй Тэр чинь том ажил шүү. Төрөний хогийг цэвэрлүүлчлээ. Энэ бол аимшигтай хогтой газар. яг хөө тийм л дээ бид хогтой байсан юу Дархны газар цэргийн дархан бий болгосон. Тий, Үлзэбаатар доктор зүгээр юу хашгин жах шиг байна л та. Төвчүн тэхгүй баг тий. Монголын тий автон засгийн сэргийгээ зүгсчлөө. Тэгээ яг хөө мэдээж тэр хүн чинь өөрөө тийм ээ дараагийнх нь нэг стратегийн зорилго байна шүү дээ тэр хүнд тийм биз дээ. Түшиц газараа болгох гэдэг. Түшиц газараа болгохын тулд тэр нийгмийн сэтгэл зүй таарсан тэгээд бас тэр хүнийг Европ хүн гэдгийг бас бид нар бодох ёстой шүү дээ. Тэр хүний нүдээр харахад Монголын нийслэл ямар байсан гэд тэрнээс биш хог одоо өндөр хогийг цэвэрлүүлсэн учраас Монгол одоо бороо өнгөр Монголд асар том үүрэг гүцээсэн гэж бид нар тэгж харж болохгүй байхгүй юу. Бидний хувьд тэрнээс илүү чухал зүйл нь тий оршин тогтнол байсан. Яг хог цэвэрлүүлсэн үнэн богж авсан дан бутгтыг тий манчрын хэдээс авчирч буцаа салсан үнэн болзоот мөнгө гаргасан үнэн ойдлын үйлдвэр байгуулсан үнэн бүгд үнэн тэр баримтаар байна. Хэмийн зэвсэг гарнат цом хийсэн. Ер нь ер нь тэр чинь гол санаа нь ерөөсөө Богд Монгол улсын тэр засаг шиг засаг болгох чи тэнд чинь сахилга дэг журам тогтоох тэр дэлгүүр дээрэмдсэн хүмүүсийг дүүжлэх тэр сахилга баттын маш олон арга хэмжээнүүдийг авсан шүү дээ. Мэдээж хэрэг өөрийнх нь бэхжүүлэх монголчуудын санаа сэтгэлийг алдагдуулахгүй байх өөрийгөө тойрог хөрвүүлэх юм бодож л байсан баг. Ингээд үндсэндээ хөрөг чөлөөсний дараа нэн удалгүй дараагийн ээлжид хамгийн том арга хэмжээнүүд нь бороо өнгөр нь юу хэрэгжүүлсэн бэ? Одоо энэ чойрт очиж хятадын зэргийн их том хүчээр зогсон байна шүү дээ. Тий. Одоо хүрээнээс зогтоод гараа авч тэр Госилин гэдэг хүний 2500 зэрэгтэй том гармил зам. Урагшаа зугтаж явах. Тий. Замын үд чиглэлээр чойрт их том зэргийн бааз байсан юм л дээ. Ордоос ус ирсэн байгаа. Тэр суурин зэрэг байсан. Тэрийг зогсон байна. Тогтох. Хатанбаатар явдаг байсан байгаа бас. Үгүй тэр баяргуун яасан. Баяргууны цэвэрлэлтэй. Дууржуу мэрийн өдр явсан байна. Өндөр дууржив шүү дээ. Өндөр дууржив тий. Тэгээд энэ борооны энэ мэт одоо жишээ нь та нарын ярьж байгаа юмнууд бол хуучин социализмын үед түүхэнд яригдаагүй шин сонирхолтой детальны наривчлсан мэдээллүүд их гарч ийн л дээ. Энэ одоо үзэгчд сонсоод сонирн байгаа бах. Хүрээнээс гадна одоо чойр хүрээ хоёроос гадна ямар том тулаанууд хийсэн бэ? Улаан хадны тулаангийн сүүлийн үед тэр чинь нэг хягтаас урагшаа ингээд хүрээг орцууд чи гарахгүй гэсэн тийм ээ шүү дээ. Тий, Астурын бүгд дээр тусаар яваа. Нөгөө гараасна хактар гараа ихээр гарахгүй гэх юм. Трескосавскаар дамжаад коридор гаргаж өгөөд Астурын бүгд найр тусаар дамжаад цаашаа хятадууд явсан байхгүй. Яг бол нөгөө 2 сарын 4-нд чөлөөлөхөр чинь нөгөө хүрэн суужсэн хятад сайдууд чинь бүгд яваад өгдөг шүү дээ хоошоогоо тий. Чингийн интерчээ яваад зогтцсон автомашинаар очиод тэгээд Трескосавск буюу Трескосавск гэж бид нэр яриад байгаа бол тухайн үедээ бол тий 1920 оны 4 сараас 22 оны 4 сар хүртэл бол Астурын бүгд найрамдах улс гэдэг нөгөө буфер улс байсан байхгүй юу? Зөвлөлт Орос улс биш. Буфер улс байхгүй юу? Буфер улсын нотлог дэвсгэртэйгээр коридор гаргаж явах гэж байхгүй юу? Тэгээд олон хүн гараагүй. Тийм учраас нөгөө гаргаагүй учраас хятад цэргийн хүч бөөгнөж 8000 туу явсан. Тийм. Тэгтээ явсан. Тэгээд буцаа чи улаан хадны байлдаа нэг гэж байна уу тий? Улаан хадны байлдаа яар та. За тэгээд одоо тэг хягт руу одоо бид нар хягт дээр нэг 100000 гаммын гэл бас нэг маргаантай асуудлууд үүсээд байдаг шинтэй холбоотой. 21 оны 4 Тэгэхээр 21 оны 2 дугаар сараас 21 оны 7 сар хүртэлх хугацаа шүү дээ. Одоо бороо өнгөрний үйл ажиллагаа Монголд явуулсан тийм. Тэгэхээр чи энэ хооронд хятад Монгол за тэгээ Өнгөрний Орос энэ гэсэн ийм 3 хүчний тулгаралт болоод байгаа шүү дээ. Тийм үү? Тийм үндсэндээ. Тэгээ тэр хоёр талд нь коридороор гаргаагүй хүмүүсийг 3 сарын үеэр ихэд чинь нөгөө эндээс сугцсан амингууд чинь тэнд очиж өвшөөрөл хүлээсэн. Оросоор зөвшөөрөж Оросоор дамжих. Замдаа бол маш их дээрэм хийсэн. Энэ одоогийн дархан сэлгэж нэг бол арчиж өгөөд явсан байгаа шүү дээ. Дээрэмдээд үш авсан. Тэгээд тэр асар олон хүн алж талсан. Тэр зогтож яваа амингууд чинь. Тийм учраас нөгөө манай жинхэнэ тэнд чинь бас сайн дурын зэргүүд бас бүрдэж эхэлсэн тийм. Хэсэг баг овророо нөгөө нутгийн орон нутгийн зэргүүд байгаа байхгүй юу? Манад ер нь 21 оны түүхээс харах юм бол ер нь орон нутагт тий халахын 4 аймаг, шав 5 газар за тэгээд баруун одоо манай 4-ийн 2 аймаг гэдэг эдгээр бүгдийг аваад үзэх юм бол 30 гаруй томоохон хэмжээний баг зэргүүд байсан байж байгаа. Жишээлбэл Говь мэргэн бангийн хошуунд Дорж мэргэн одоо
Тийм. Ардын журам цэрэг байгуулахын нэг үндэс чинь бол одоо тэр орон нутгийн баг сайн дурын цэрэг. сайн дурын Журам цэрэг гэж байгаа шүү дээ. Шөнө зэрэг. Журмаар Тэр партизан гэдэг үг чинь эндээс бас партизаны дайм байна. Журам цэрэг чи одоо партизаны дайм. Партизаны дайм байна. Журам цэрэг чи Журам партизан. цэрэг чинь одоо мэрэгжлийн цэрэг биш шүү дээ. Сайн дураараа Эсвэл байгуулагдсан зэрэг. За ингээд тэгээд тэр 3 сарын 14-нд 5-ны үед тэр яатад байсан гамбууд аргагүй ирэхэд ураг нутгараад бараад хоошоо арахгүй болохоор хүрээг тойроод Тий. хүрээгээр дайрж байгаа бол чадахгүй шүү. за энийг Тэгээ бол бүр сайн оруулахаар хэлж өгөх хэрэгтэй байгаа юм. Тэгээд тэрий чинь Яаж очоод яв? хин Унгарын тосож зогсон байхгүй юу? Одоогийн Угтаал цайдан за тий. Улаан хадны байлдан ингээ одоо бол ингээ юу ч одоо юу шүү дээ тий. Төв аймаг тий. Улаан хад гэдэг одоо энэ дүн сумын Одоо цээл гэж хуучин сангийн аж ахуй байсан чинь бид нар очижсэн шүү дээ. Тэнд одоо Баян сум гэж нэрлэдэг юм байна л да. Одоо бол Төв аймгийн Баян. Тэгэхээр улаан хад гэдэг тэр өндөр уул нь байж байгаа. Одоо хүртэл тэнд хонгоо монгоо байдаг. Кузьмин энэ төр очиж Тий, байгаа. одоо энэ Оросын Монгол судлаач нөгөө бороо өнгөрний тухай нэлээд судалгаа хийсэн тий, баримтуудыг хэвлүүлсэн, бороо өнгөрний түүхийг нэхэн сэргээхэн гэсэн 2 ч ном хэвлүүлсэн тэр Сэргээл Юович Кузьмин бол тэнд очиж газар дээр нь судалгаа хийсэн. За бас манай хүрээлэнгийнхэн ч гэсэн нодлон урьж Нүгүр самбуу доктор, Чулуун доктор бол бид нэр тийш очсон л доо. Улаан хадны тулаан гэдэг нь одоо энэ Төв аймгийн цээл 100 гаруй км тий. Нөгөө чинь нөгөө хүрээг тойрохгүйгээл аялал явчихгүй юу. Тэгээд эндээс нь угтаж зогсон тий. Тийм. Тэгтээ ганц бороо өнгөрөн биш шүү. Би энэ дээр бас шууд Монгол цэргүүд байсан байна. Байлгүй яг Балжин мөнгөний цэрэг энэ тэр нэлээд олон цэргүүд байлаа. Тэгэхээр Эрзүүхний отроод очоод тэгээ Балжин юм нөгөө хин дуурж аваа найдан Балжин юм одоо хин энэ бүгд. Ер нь бол 1921 оны 100 хүртэл бол манай Бачар огшин тогтоосноор бол 8-аас 12 мянган цэрэг яг тухайн үеийн нөхцөл байдалд 8-аас 12 мянга ягаад тийм өндөр хоорондын хэлбэлцэлтэй байна гэдэг маань бол ойлгомжтой тий. Зарим нь нэгдэж нийлсэн жишээлбэл 33-ийн тулааны үед бол одоо тогтолтой партизан тогтохгүйтэй цэргүүд Дасцэвгийн хурандаа Дасцэвгийн цэргүүд одоо хуучин цэргүүд бол ингээд орчдөг. Энэ тав бол хэлбэлцэлтэй ер нь 8-аас 12 мянган цэрэг бол борооны одоо ерөнхий удирдлагын дор байсан. Тэгээ улаан хадд бол Монголын одоо тусгаараа тогтлын хамгийн гол тулаан. Хамгийн том тулаан тэр хамгийн их хүчинтэй очсон. 4000 морин цэрэг, 2000 явган цэрэг, тэгээд 4000 энгийн иргэд байсан гэж зөвшөрлөлтсөн. Бараг 10 гаруй мянган хүн оролцсон. Тэгээд 4 өдрийн 5 өдрийн байлдан болсон. Тэнд бол маш том байлдан. Одоо хүртэл энэ их том тулааныг одоо хүртэл одоо л та нөхөд сэргээж номнууд зөндөө гарсан л да. Байгаа л да. Тий. Гэхдээ сүүлийн үед энэ социализмын түүхэнд байдаг. Социализмын түүхэнд байхгүй л те. Байхгүй яг зүгээр тэмдэглээд өнгөрсөн. Гэхдээ манай наваа намжлагын номонд бол байгаа шүү дээ. Монголын автономт үеийн түүхүүд дурсамжийн дотор наваа намжлагаа бол нэлээд сайн бичсэн байж байгаа. Яг социализмын үеийн түүх гэх юм уу одоо марксист төгсчлөгийн үед бол те бидний нөгөө түүхийг үнэлгээ, түүхийн ямар асуудлыг тавих, ямар асуудлыг нь бол те үүрэг орол те тэрнээс холбогдуулаад бол энэ томоохон байлдаануудын тухай бол бас төдийлөн бичдэггүй байсан. За ингээд цаашаа борооны хувь зүй яаж шийдэгдсэн бэ? Энэ хадал явдал түүний хувь зүй. Түрүүн Үлзий-Батар докторын хэлснээр одоо Чин гүрний орыг залгасан тэр холбооны улсаа байгуулахын тулд бол Бээжин рүү гараад явчих болох ёстой байсан боловч нөгөө 3 сарын дундуур буцаад ирээд тэгээ энэ улаан хадны тулдааныг хийчээд тэгээд бол одоо яг үндсэндээ бол нөгөө одоо зөвлөлт большевикуудын эсрэг тэмцэлдээ бэлтгэж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ Орос руу явах дайрсан. Тий, Орос руу дайрсан. Тий, хил давсан. Тэгээ энд чинь бол бороо өнгөрөн хийхдээ энийг бол зүгээр л нэг дахиад нөгөө хэдэн цэрэг аваад явцсан юм биш л те. Бороо өнгөрөн Монголд орж ирсэн бороо өнгөний үйл ажиллагааг хоёр талтаа авч үзэх Монголын түүхэнд эзлэх байр суурийг нь те үнэн зөв тогтоохын тулд бороо өнгөрөн ямар аюулыг бидэнд бий болгочоод бид те одоо улаан цэргийн тусламжтайгаар цагаантны эсрэг тэмцэж вэ гэдгийг хэлхийн тулд бид нэр одоо ийм зүйлийг би ярих гэдэг л да. Бороо өнгөрөн орж ирснээр бороо өнгөрөн чи өөр тэр цэргээ бэхжүүлэхийн тулд одоо энэ Монголтой хил залгаа Оросын одоо нутгуудаас орж ирсэн бүх цагаантны хүчийг нэгтгэхийг зорьсон. Гэхдээ тэр нь бол бас манад бол тухайн үеийн 1921 оны үед бол маш олон одоо баруун хязгаарт Кайгород, Казанцев сүүлд нь Шар сүмээс Бакич орж ирнэ. Зүүн хязгаар руу яваад ирэхэд Туванов, Эпов нарын цэрэг баруун хөвсгөл рүү яваад ирэх юм бол одоо ингээл зөндөө олон цэргүүд те ингээд ингээл цагаантны ерөөсөө өөрөөр хэлэх юм бол цагаантнуудын хаашаач зайл гарахгүй одоо орон гэргүй болсон цагаантнуудын хувьд бол монголоор дамжин манжуур руу гарах байсан шүү дээ.
Ерөөсөө зам нь тэр. Зам нь ихэнх гол зам нь тэр болчиход байгаа байхгүй. Тийм учраас өөрөө ирэхгүй одоо Монголд орж ирсэн. Тэгээ эдгээрийг нэгтгэх нь гэдэг чинь монголчуудын үндэсний эрхчлөө тусгай тогтнолын тэмцэлттэй ямар одоо аюул бий болох вэ, тийм үү? Нэг талаас энд нэг түүхийн нэг сони юм харагдаж байна. Өөрөөр хэлбэл цагааны отроод офицерууд сэргүүдээ аваад монголоор дамжиж дорн зүг рүү бүгдээрээ гарахын төвс болж ингэж зугтаж явхад нэг нөхөр сөрөөд явж Оростой байлдах га тийм үү? Монголд төвшөц газар байгуулаад тэгээд зэрэг аваад тэр аюу гинэн байхгүй. Борооны ихтер гинэн тэрнээсээ л болж хашир монголчууд руу ирсэн байхгүй. Тэгээ яг 5 сарын 21 хүртэл маш олон тушаалуудыг гарсан ганцхан цагаан офицеруудыг нэгтгэх гээд цагаантны бүлгүүдийг нэгтгэх гээд засаг Жалхан цотогт Намдан базар, Эгзөр хотогт Намдан базар Монголын эрх баригчдын Монголын үндэсний хэмжээнд өргөмжлөгдсөн улсуудын тус дэмийг авчиж сэргээ бэхжүүлж явах хэрэгтэй. Тэр төрөний хэлсэн тэр оюутлын үйлдвэр гэдэг чинь 100 гаруй эмэгтэйчүүдийг цуглуулчаад одоо цэргийн хэрэглэл хийлгэжсэн тийм. Ингээд бол яг 1921 оны 5 сарын 20-ных тийм ээ тэр нөгөө тушаалаа гаргаад одоо 15 дугаар тушаалаа гаргаад одоо зөвлөлт Орос улсын эсрэг большевизмын эсрэг бол одоо хөдөлгөөний одоо эхэлж байгаа. Өөрийнх нь гол урийн тэр байхгүй юу. Тэгээд 5 сарын 21-нд одоо хүрээнээс хөдөлсөн хүрээ хяхтын замаар бол Эрзэнхэн өнгөрний 2 одоо бригад явж байгаа байхгүй. Тэгэл нөгөө 6 сарын Оростой байлдах. Улаан Оростой. Хэл давж явна. Гэхдээ наан нь бас саад байгаа шүү дээ. Хяхтад бол ардын төр засгийн газар байгуулагдсан умард нутгуудыг чөлөөлсөн өөрийнхөө хяналтанд бол тий Төшөө Тан аймгийн хошууд яг авцсан хяхтын баруун зүүн харуулуудыг авцсан тэднийг давж байлдах ёстой шүү дээ тийм үү. Тэгжээч хэл давна. Манай цааталт нь бол Алс дорнодын бүгд найрамд тусан Сретенскийн 2 дугаар бригад одоо нөгөө хяхтын улаан байшин гэдэгт чинь байрлалцсан ингээд юунод байж байгаа байхгүй. Тэгээд тод ярих юм уу? Би заш нүргэн жиг юм уу? Тий. Бороо сөнөх гэж байгаа учраас одоо бороо тэр хойшоо зөвлөлт Орос улс руу явдаг болсон бас нөгөө нэг өнцгөөс хараад нэг Монголд орж ирсэн тийм төстэй байдал харагддаг байхгүй. Юу гэрэн чинь өөрөө ардлаас ямар ч дэмжлэг авах хэн ч байхгүй мөнгө төрөгч байхгүй. Монголчууд засгийн газараа сэргээгээд байгуулчлаа. Тэгээ одоо нэг 2000 гаруй хүрээнд байгаа Унгарны зэрэг. Тэгээ нэг хөдөө орон нутгаар баруун тийшээ хэсэг зэргүүд байна тийм ээ. Энийг зохион байгуулж ингээ хадгалж байлдааны бэлтгэлийн байлгад сахилгаутаа байлгахад их хэцүү байд юм л тэр олон зэрэг тийжээх тийм. Монголын засгийн газар чинь өөрөө ядуу ямар юм арга сарын хүнс нь 1800 өхөр болж исэн гэж байна шүү дээ. Орос зэрэг тийжээх Унгарны. Тэгэд ерөөсөө хойшоо явахаас өөр зам байхгүй. Хоёрдугаар энэ большевикийн тагнуултын тэр хоормолж мэдээлэл маш их хангасан. Тэр ингээд хойшоо л орох юм бол одоо ард түмэн хасгууд буслаг гаргаад дэмжин гэсэн юм байна. Тэгэхээр аюу найдсан дууссан байсан байхгүй. Тий, иргэний улаантны засаг бүгдийг маш харигсаар дараа Сибирт шүү дээ. Хатуу ширэн дуусгацсан байсан. Тэрэн дээр мань тооцоо алдсан байдаг. Тэгээ өөрөө явж ороод. Тэгээд өөрөө явж ороод яг нөгөө гинэн фанатик байдлаар ч юм уу те. Энэ судалгаа их муу байсан. Тэгээд ганцаараа хүн чинь тийм хинтээ зөвлөдгөө ямар дэмжлэг байхгүй учраас. Тэгээд ороод бас баг хүчээр тэгэхэд зөвлөлтийн 5 дугаар айрам гэдэг чинь иргэний дайнд дууссан. Тэр төвөөсөө том айрам дивизүүдийг асар том хүчнүүдийг татж авчирч ирсэн үед яг орсон байхгүй. Тэгээд чинь тэгсэн нэл бас их амжилттай байлцсан. Тэгээд зохигдоод ухарч аваад сүүлд Монголд эргэж орж ил тэгээд борооны одоо талд монголчууд борооны дэмжлэгээр ингэж нийслэл хөрөглөж авсан. Тэгээд бараг л одоо борооны хэрэгцээ байхгүй болох шахам болоо. Бараг тийм болчихсон байна. Ингээ Монголын нийгмээс ерөөсөө эдийн засагч байхгүй, шахтаа гарахаас ойроор гавхгүй нэг сонголтод тэгж өөрийн дэврийн хүслээрээ яваад тэгээд эргээд монголчуудаа баригдсан байдаг тийм ээ. За тэр үйл явдлыг би сая яг таны гаргалгын дээр нэмчмээр байна л да. Бороо өнгөрөн бол одоо тэр гинэн байдал туурагдсан ч гэдэг юм Аз тарантын тэр тагнуулын мэдээнд туурагдсан гэдэг нь энэ бол байна. Гэхдээ тод доктор сая гүйцэд хэлсэнгүй шиг боллоо. Монголын нийгэм өөрөө та сая бас хэлдэ те. Бороо өнгөрнийг байлгаад тах тэр чөлөөлөгч үүргэн дууссан байхгүй юу? Бороо өнгөрний үүргэн дууссан. Тэр нөгөө Монголын чөлөөлсөн үүргэн дууссан. Тийм нэгдүгээр тэр хоёрдугаарт бол бороо өнгөрнийг те нийгмийн сэтгэл зүйн үдэн ядах болсон нэг шалтгааныг бид нар сая ярьсангүй өнгөрчлөө. Та нар өөрсдөө номон дээр байдгийг мэдэн те бороо өнгөрний борооны өмнөх борооны хойнох гэд Першний номон дээр Монголын түүхийг хуваагаад идэг штэ. Тэр нэг тийм байна. Хоёрдугаарт нь тэр цагаан офицеруудын юун дотор те өргөөгийн аимшигт хядлага, өргөөгийн аимшигт өдрүүд гэд
Яагаад тэгж хэлээд байгаа юм? Тэгэхээр бол 1921 оны 2 дугаар сарын 4-нд хүрээг чөлөөлчөд маргаашнаас нь эхлээд хядлага эхэлсэн байна. 100 гаруй хүн л алсан байдаг л шүү дээ. Дэглэм тогтоож байгаа нь тэр харгислал большевик, еврей. Гэхдээ 100 гаруй хүн гэдэг чинь бол бас юу л да. Тухайн үед хүрээнд бол 1500-аад Орос еврейнэр байсан гэж үзэх юм бол 150 хүн чинь 10% нь болчихж байгаа байхгүй юу? Дэлгүүр тонсон хэдэн Монгол дүүжлүүлсэн. Жишээлбэл мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийг бол бас цагаан офицерд энд бол Унгарын гэж нэрлэхээсээ илүү Бурдуковский Спайла гэдэг Улаанбаатар хотын одоо нэг хүрээний комендатор томилчтой Безродны тийм Бурдуковский Безродны тэр Бурдуковский тэд нар чинь ингээд хаалга үйлдэл Спайла гэсэн аимшигтай алуурчд байсан шүү дээ. Тэд нар бороо өнгөрөн биш баг. Тайз дэлгэцсэн ингээд тэр үеийн кинонууд дээр бас бодиттой зүйлүүд биш дээ. Одоо зүгээр жирийн эмэгтэй Монгол эмэгтэйг тэгээ дүүжилчээд тэрийг ахуулахгүй байсан баримт нь байгаа байхгүй. Яг тэгвэл монголчуудыг айлах хэвээр. Айлах хэвээр. Тий, бидний эсэгээ хаавал гэсэн. Ийм зүйлүүдийг бид нар бас хэлэх ёстой л байх гэж бодож байна. Нөгөө талаас нь бас угсаатны намын зүгээс одоо бодоод тухайн үеийн Монголын эрх баригчдын үүднээс аваад үзэх юм бол автон засгийг тогтоох сэргээх гэсэн тэр зорилго бас биелчихэд байна шүү дээ. Энэ утгаараа тийм учраас Унгарнаас аль болохоор хурдхан салахыг бол хичээсэн. Бороо Унгарын тэгээд хувь заяа яаж төгссөн талаар хариуцгаая гэх үү. Тэгээд бороо Унгар хаашаа ороод зөвлөлтийн нутагт ор цогцогдоод буцаж гарч ирээд эрэлзүүхэн ялаг хоёр замаар авсан. Бусад бас нөгөө баруун зүгтээсэн цагаантны хүчнүүд бас Орос руу орсон л доо. Тэгээд бүгд л цогцогдоод буцаж гарч ирсэн. Тэгээд одоо Унгарны цэргийн дотор юм хуваагдал үүссэн байхгүй. Одоо яах вэ? Хагарал. Дийлэнх нь бол одоо нөгөө Манжуур руу буцаж гараа. Манжуурд л явах хэрэгтэй. Тэнд гэр бүл өөр хүүхдүүд орхиод ирсэн офицерууд ихэнх нь. Тэн цааш. Тэгтлээ Унгар нь болохоор яах вэ? Төвд рүү явах. Улиастад очиж явах бэхжчихэд. Тэгээд төвдөөс хойш Бээрэм рүү явах санаатай байсан. Тих нь одоо нөгөө Улиастад гэдэг чинь нөгөө Хатанбаатар Магсарж Монгол улсын сэргэн мандсан автом засгийн газраас томилогдсон баруун хойд хязгаарыг одоо баруун хязгаарыг сахиулах цэргийн жанжнаар одоо Хатанбаатар Магсарж руу очсон. Тэнд бол нөгөө Ванданов Безродныгийн цэргүүд тэгээд нөгөө 21 оны 7 сарын бослог гэж бид нар яаж Хатанбаатар болсон шүү дээ. Тэр л явах гэжсэн. Тийшээ явах гэжсэн. Тэгээд тэр нөгөө Унгарны толгойд өвсөн төлөлгөө задрахгүй юу? Ингээд ахлах офицерууд эрзөөхөө алуулсан. Сухрал сойдж байгаа юм задарч. Тэрнээс болоод ерөөсөө ингээд төвдрөө явбал бид нар тэгээ бүгдээр өөхөн замдаа харангадж өөхөн усгоо газар тийм тэр их хүн явах боломжгүй. Одоо ерөөсөө гэр ондоо тэмцээл гэсэн тийм хуйлдаа үүссэн байна. Тэгээд дотроо бослог гараад эхлээд эрзөөхнийг алаад. Тэгээд дараа нь Унгарныг Сухравыг бууцсан. Унгарныг өөрийн барьж. Унгарныг бас буудсан шүү дээ. Бас одоо зэрэг дотроос офицерууд тэгэл бутраал зогтсон л да. Сумьяг Сундуу гүний Тэгээ Унгар яхаа өөрөө баригдаад нэг Сундуу гүн барьж аваад шитингэнд өгсөн шүү дээ. Сундуу гүн Унгарны хоёр чинь нэг өрөөнд байж байгаа шүү баригдсан энэ хоёул. Тий. Унгар хоёр уу? Тий. Трескосавск төрсэн байхгүй юу? Тэгэхээр чинь барьж өгсөн хүний тэр хоёрыг яах гэж Оросод нэг өрөөнд хийж байгаа болоо Оросод. Яг нь Сундуу гүний өөрийнх нь дуртгал бий л дээ. Бороныг барьсан хүнгээд саяхан бас дээр гаргасан Сундуу гүний өөрийнх нь дуртгал бий. Сундуу гүн чинь ерөөсөө ягаад Монголын энэ олон одоо Балжины бэсийн цэрэг, Найдын вангийн цэрэг, Сундуу гүний цэрэг гэдэг яваад ингэх юм бол энэ чинь нөгөө сэргэн мандсан. Би түрүүн хэлсэн шүү дээ. Унгарын өөрөө тушаал гаргаагүй. Сэргэн мандсан жалхан зүтгэтийн тэргүүлсэн засгийн газраас томилж байгаа байхгүй хязгаарыг сахиулах цэргүүд тэд нар л хамт явж исэн зүгээр Унгарын дээр он сарыг бас хэлчих хэрэгтэй байх л та тод доктор ярьлаа Унгар бол хамгийн том хүчээр зүүхэн хоёр бол 6 сарын 13-наас 14-нд энэ Монгол зөвлөлт одоо Оросын хил дээр буц цогсон байхгүй цаанаас орж ирсэн Цэрэтинскийн барьгаа 5 дугаар армийн ангууд те Галууд нуур чинь жоохон дараахан Галууд нуур руу бол өөрөө харин гараа явцсан тэгээд 6 сар дахиж ботал цогцолчоод нөгөө хоёр талаар явсан. Сэлэнгийн баруун зүүн талаар явсан багхгүй да. Резүүхийн энэ хоёрын зэрэг. Тэгээ буцагснаа тэгээд буцаж орж ирээд ер нь Унгар бол Оросын нутг руу тэ 3 гарч биш 2 гарч манайх руу буцаж орж ирээ. Тэгээд хөгдөөд буцаад байсан. Тийм буцагтаа ер нь бол явахын хувьд бол хол явсан. Тэрийг бол бас түүхэн үнэн байгаа. Бүр эрхүүгээ наатлаа өгөн хүртэл явсан шүү дээ. Өгөгөнд гээд байдаг багхгүй тэр газар гүн нэвтэрсэн. 8 дугаар тэгээ гүн нэвтрээ цаанаасаа улаан айрам те 5 дугаар айрам гэж доктор ярьсан айрам чинь яг нөгөө байршил нь бол эрхүүд байсан байхгүй. Улаан тух 5 дугаар айрам тэндээс нөгөө өмнөөс нь
буцаж цохиод Гэдэг Монголд санал бол тий зорилттой. ардын журам цэрэг байгуулагдаад нутгийн хойд хэсгээ очиод Утгаа авсан. дараагийн тэмцлийн үе шат нь бол цагаант нисэр тэмцэл болчоод 4 Улаантаа сараас ороод ирж ирсэн Монголд, 5-6 сараас эхлээд бид нар чинь одоо монголчууд ч юу очиж байгаа шүү дээ. Хойд нутгуудыг чөлөөлөө тий ахаг үний хошуу эднэрийг чөлөөлчөөд тэр Унгарны ахаг үний Лувсан хайдын хошуу чинь тий тэр чигээрээ Улаантны талд орлоо гэд маш олон бичгүүд байж байгаа юм. Тэгээд яхаа үндсэндээ тавчлаад ярих юм бол 8 дугаар сарын 22-нд Өнөөгийн Өвсгөл аймгийн нутаг Өвсгөл аймгийн Тариалан сумын нутаг тий Гангийн үзүүр гэдэг газар бол сумын сундууг хүн бол одоо тий буруу Унгарныг Сондогоно төсөөд очихгүй юу манер. Одоо монголчуудад л очих аврал. Авсрагуудтай буудуулж тэдгээртэй офицеруудтай Тэгээд бодуулаад монголчууд бол тэмүүлсэн. Монгол цэргүүд рүү очсон. яг Монгол цэргүүд гэхээсээ илүү зүгээр сундууг үүний командлсан Монгол дивизион байгаа байхгүй юу? Тэрэндээ очсон. Тэгээд нөгөөдөл бариад төгсөн. Гэхдээ нэг зүйл бол тийм ээ аль тэр нөгөө энэ үед чинь бол ер нь монголчууд бол бүгдээрээ хамгийн түрүүнд Үлзий Батар доктор ярьсан л да тэр монголчууд цагаантны талд байсан гэж тий. Тэр монголчууд цагаантнууд ч ерөөсө болцсон баг. Цагаантны цэргээс бол угсарт энийг талаас бол одоо хууль сурталчилгааны ажил нөгөө талаас нь бол монголчууд хизээч хил давж сэлэнгийн гаталж байлдахгүйгээд болцсон байхгүй юу? Наан үлдсэн. Бид нэр өөрийнх нь нутгийг л хамгаалж өөрийнх нь нутаг дэвсгэр дээр л байлдах хэрэгтэй шүү дээ тий. Тэрийг хамгаалж үлдэхгүйсэн учраас бол цаашаа яваагүй байхгүй. Тэгээ харгислал байсан. Ингээ сундууг хүнд баригдаад Улаан Оросд хүргэгдээд ингээ цааслуулсан ийм хүн тийм ээ. Тэгэхээр манай энэ ярианы сэдвийн гол баатар болоод байгаа энэ сонирхолтой хүн Бороо Өнгөр ингэж ер нь ямар гарвалтай хаанаас яаж амьдарч ирсэн тийм хүн бэ гэдэг энэ давчхан намтар түүхийн сонсмоор байна. Өөрийнх нь нэрийг бол Роберт Максимилиан Теодорович гэдэг байсан. Герман гаралтай хүн. Аав нь бол одоо тэр нөгөө өөрийнхөө тэр алдартай удмын дотор бол хамгийн гол нь бол хиний Өнгөрний яг төрсэн хэсэг нь бол тийм алдартай байгааг. Тэр зүгээр философч юм байсан. Харин ээж нь бол Шарлотта ван Вимпен гэдэг маш их хөрөнгөтэй хүн байсан. Тэгээд Өвөн далайн дээр юм чи. Тэгээ өвөн далайн дээр нь чинь биш өвөөгийнх нь төстэй. Өвөө нь болохоор энэ Аст орндод байж хагаад одоо энтгэд төвд энтрээр явсан буддын шашин судалж исэн тийм хүн байсан. Тэгээ хойт эцэг нь Хойнонгийн гэж те их алдартай баян хүн байсан. Тэгээ тэр хойт эцэг дээр бол байж байгаа. Тэгээд нөгөө Орос жаншлаар 1908 онд болж байгаа үсттэй те нөгөө Павловын цэргийн сургуульд орох болохоор нь Роберт Максимилиан гэдэг Роман болгоод эцгийнхээ Теодорович гэдгийг бол Фёдорович болоод ингээд Роман Фёдорович Өнгөрөн Фонгштейнберг гэсэн нэртэй болж байгаа. За энэ их олон цус солилцсон. Цус солилцсон зарим юм дээр Герман, Палт, Унгар, Скандинав, Мажаруудтай холбоотой. Тэрийг хамгийн том барьдаг Өнөөгийн Аттилигаас гаралтай тэгээ Мажаруудтай цус солилцсон гэх тэрийгээр маш их багт. Энэ монгол хэлтэй. Орхны шашин шүтдэг юм л шүү дээ. Ер нь тий. Тэгэхээр энэ маш сони юм аа. Монгол хэл Монгол. 13 онд Монголд ирж энэ хүнийг бас тодорхойлоход нэг тийм сони юм гişиг доктор түрүү ярин лээ. Тэрийг нэг дурсаад тэгээ нэг төгсгөл хийгээд ерөнхийдөө нэвтрүүлэг өндөрлөж бодож байна. Тэгэхээр тэр юу юм бэ гэхээр их сони юм 13 онд Монголд орж ирээд ямар зорилгоор орж ирээд ямар шүү байдалтай яаж явж исэн гэдэг бол тэр хүнийг тодорхойлох их сони юм байх юм. Тэгээ Бурдуковын тодорхойлчихсан. Та тэрийг манай үзлээ. Яг нь 1912 онд нөгөө Өнгөрөн Ревелес буюу одоогийн Тайланаас буцаж ирсэн байхгүй юу? Бүр Эстоноос уу? Тий, уг нь өөрийнх нь гарал нь тэнд юм чи. Тэгээд нөгөө аргууны дивизээс хөөгцсөн байхгүй юу архиугаад тэгээд буцаж очичоод хүрээд буцаад энэ Алс орнд руу ирсэн чинь Алс орнд гэдэг нь одоо бөөр одоо хятадтай нутагч үү? Энэ үед чинь юу байсан 12 он гэдэг чинь одоо Азийн түүхэнд бол маш том үйл явдал боллоо шүү дээ. Синхон авсгал гараад нөгөө хэдэн зуун жил оршин тогтносон Манччин гүрэн унтсан тэрний одоо Манччин гүрний иргэшэлд байсан монголчууд Чингисийн монголчууд тусгаар тогтнодоо зарласан. Тусгаар тогтнодоо зарлаад тотхгүй Оросын сурагч нарын тусламжтайгаар сэрэг байгуулж байгаа. Тэр нь л маш их татсан. Тэгээд бол сонин хэвлэл мэдээж уншдаг юм чинь. Тэгэнгүүтэл ерөөсөө Монгол явна. Тийм ээ. Монголд очиж хамгийн гол нь тэр Дамби Жанцсан тэнд одоо Монгол цэргийг удирдах байгаа юм байна гэд. Тэгээд өөрөө чөлөө гуйсан байхгүй хувийн журмаар. Тэгсэн чинь тэр чөлөөг нь одоо Монгол руу явах чөлөөг нь бол зөвшөөрөөгүй. Тийм болохоор арга гэрийн гачигдлаар гэсэн өргөдөл бичиж өргөчөө тэрийг одоо Орсын цэргийн жанжин штабын ерөнхий газар руу явуулчаа. Тэгээд тэр чигээр өөрөө ганцаараа тий шууд Монголыг чиглээл ирсэн. Тэгээ энэ дээр бол Бурдуковын номон дээр бол их тодорхой байл дээ.
Тэгээ хуучин баа шинэ Монгол гэж шинэ Монгол. Тэгээд энэ дээр бол одоо өөрөөсөө нэг хагассан хувцастай маш бохир хувцастай морин хагассан тэгэл байнгын давхаа тэгээ хүрээнд ч удаагүй шахуу тэгэл шууд ховдыг чиглэж байгаа тэр 450 өртөө газрыг бол тий 3 өдрийн дотор 29 настай залуу шүү дээ. Туулсан. Тэгээ Бурдуков бол хамт явсан байгаа. Тэгээд ховдод ирээд одоо Монгол ховдын байсан Монгол цэрэгт бол орно гэдгсэн тухайн үед нь бол ховдын консул Люба тэр ховдод хасаг цэргийн хороонд Казаков гэж 2 хүн бол өнгөрөн зөвшөөрөөгүй. Тэр бол тэгээд монголчууд бол ховдыг чөлөөлсөн байсан мэдээж тэр үедээ манжаас болсон монголчууд бол тусгай тогтолцоонд бүрэн зарлцсан ийм үед бол байсан. Гэхдээ яг бас нэг зүйл нь хэлэх нь ястай зүйлгүй бол ховдод бол нөгөө Орос цэргийн тусламжтайгаар Оросын сургагч нарын тусламжтайгаар Монгол цэргүүд бол байгуулагддаг байсан шүү дээ. Тэгэд замын туршуул ерөөсөө Дамби Жанссан гэл ярьж явсан гэж байгаа байхгүй. Тий Бурдуковт. Тэгээд тэр нөгөө хүрээд ирсэн зүйл нь ингээ Монгол цэрэгт алфаах гэсэн зүйл нь байхгүй. Уг нь бол яг зүгээр материалаас эргцүүлээд үзэх юм бол магадгүй тий 5 замын байлдаанд ч оролцох санаатай ч байсан юм уу. Гэтэл тэр үед нь бас хэнийг тий Дамби Жанссан бол бас бариад явцсан байсан. Ийм нэг нөхцөл байдлын улмаас ямар ч гэсэн тэгээд явж чадахгүй ч гэсэн ховдод бол жил 6 сар гаруй суусан, Монгол хэлүүдсэн, Бурхны шашин судалсан, тэгж жагаад буцах болсон. Тэгээ буцах болсон талаар нь бол дэлхийн 1-р дантай холбоотой энэ дээр бол тод доктор нэмэх бах тийм ээ. Тэр Бурдуков тэмдэглэсэн байдаг шүү дээ. Ерөн үсийн тий зүүн совинтэй хүн гэж. Нэг тэр ховд руу явж байхад замдаа төөрчлөлтэй шин. Шүн чөлтөө хонолдгүй байсан гэж давхах гээл нэг яа. Тэр нэг газар чинь төөрсөн чинь мань өөрөө ингээл шүн 10 шүн ингэж жагаад ямар ч замаа олоод шууд явцсан гэж байна. Газар чинь төөрч явах тэр өөрөө тийм араатны юм уу тийм зүүн совинтэй гэж байгаа байхгүй. Нэвт шовт тардаг. Одоо цэрэг дотор ажиллаж хүчээр баригдаж орж ирсэн айгүй дургу татагдаж ирсэн зэргүүд шууд тавиад явуулчихдаг гэж чи яа байлдаж байна. Нүдээр идэг. Өнгөрний одоогийн энэ шинэ мэдээлэл хуучин одоо хит муулжсэн хоёрын хооронд одоо ер нь дүр зургийг харах юм бол ямар хүн бэ? За 80% бол ер нь эрг үзэл бодолтой гэж үзэж байгаа доктор бол ер нь 80% тагаал байдаг. Тэг ер нь бараг л эрг хүн тий. Таны бодлоо? Би бол Үлзийбаатар доктор шиг хойлж бол чадахгүй байна. Хойлчих л да. Тий, би бол хойлохгүй. 50%. 50 гэж би хойлохгүй. Би бол арай илүү талын бол одоо тий монголчууд өөрсдөө өгнө. Бид нөр өнөөдөр тий улаанч бай, цагаанч бай тий нэг л хүчин зүйлийг гадаад хүчин зүйлийг их өргөд байгаа байхгүй юу? Тэ одоо улаан цэрэг орж ирээд Монголыг чөлөөлсөн гэж эсвэл цагаан орж чөлөөлсөн. Эсвэл цагаан орж ирээд нийслэг хүрээр чөлөөлсөн. Дараагаар нь улаан орж ирээд бүх Монголыг чөлөөлсөн. Гэхдээ монголчууд таана байсан. Хүрээг бол яа харахгүй баруун. Хүрээг бол чөлөөлсөн. Хүрээг чөлөөлсөн гэдэг үг чинь бид хүчин зүйл баа шүү. Монголчуудынхаа одоо би яг энэ дээр ганцхан үг хэлж түүхүү. Яг тэгвэл 1921 оны тэ 8 сарын 22-нд баригдаад Торцкисавскаар ороод тэгээ эрхүүгээр ороод Новониколаевск 9 сарын 15-нд шүүлээ шүү дээ. Энд чинь Торцкисавскт 2-3 удаа байцааж байгаа байхгүй Астарн тий. Тэгээд нийтээ бол 7-5 удаа байцаасан билээ. Би нэг бол гаргасан л да. Тэрэн дээр болж хахад бол ер нь бол тий би бол одоо монголчуудын хүчээр л явсан гэж хэлж байгаа байхгүй. 2-3 удаагийн байцаалтанд хэлж байгаа. Тэгэхээр чинь бид нар бас бүгдийг өнөөдөр их шиг ингээд энгийн ухамсарын төвшөнд бид нэр тэгж болохгүй шүү. Өнөөдөр олон баримтыг харгуулсны үндсэн дээр хэрвээ би бол тэгж те зантай. Ер нь бол боттоор нь тавхын тулд те өнгөрний үйл ажиллагааг 2 хуваагаар л үзчих хэрэгтэй байна л. Чөлөөлөх үйл ажиллагаа түүний дараагаар нь те одоо Монголын тусгаар тогтнолт дээр юу яасан те сөрөг нөлөө үзүүлсэн. Монголчуудын хүчин дээр тулгуурлаж монголчууд өөрсдөө улаанч бай, цагаанч бай аль дээр өөрсдийнх нь нэрмэлзэл тулгуур хүч бүх үзэл санаа сэтэл тэмцэл нь явж байсан учраас энэний дэвсгэр дээр тэр улсууд дэмжлэг болж л. Улаан тусгай одоо стратегийн зорилгоо биелүүлэхийн тулд бид нар тактикийн аргыг л монголчууд хэрэгжилж л дээ. Гэхдээ нэг зүйлийг хэлэх ёстой л да. Тийм ээ тэр юу вэ гэх юм бол бас нэг зүйл нь хэрвээ өнгөрний үйл ажиллагаа тийм ээ автономик сэргээсээ зогсоод тэгээд тэр бол одоо тий одоо ямар нэгэн байдлаар замхарт гэх юм бол Монгол улсад тий Монголд бол 1921 онд бол өргөн хэмжээний байлдааны ажиллагаа явах тийм нөхцөл байдал бүрэлдэхүүн байсан байна. Хэрэг Унгарын ингэж өөрөө орж энийг өөрөө хариуцж зохион байгуулж ингээгүй хятадуудыг хүрээний сөөж чадахгүй л байсан монголчууд. Хятадуудын дарамтанд байсан. Ардын намын тэр 7 хойшоо яваад улаантны одоо зөвлөлт засгийн газар ямар тусламж авч ирээд
одоо улаантнууд өөрөө төлөөж чадах байсан үгүй юу? Энд чинь тустай Хэлзээтэй тус. дээр хэлзээтэй асуудал байхгүй. Энд чинь хятадын засгийн газар, зөвлөлт засгийн газар бол хоорондоос сайн харилцаа хийж л байсан. харилцаатай. Одоо Унгарныг хөрөөрөө довтлоход зөвлөлт засгийн газараас хятадын талд Хятад бол улаан Орос орж чадахгүй нөхцөл үүсчихэд байсан. та нар энэ Унгарныг төргөн хөөж гаргаач. Бид нар дэмжиж идэг тэгж зөвлөлт засгийн газар хандчихсан байхгүй. Тэгэхээр энэ Унгар нь бол яахаарахгүй Монголын одоо тусгаар тогтолтыг тэр үед сэргээсэн. Дараа нь Унгарыг ягаад улаант нь Монголын тусгаар тогтолтыг бас олон 70-80 жилээс авч явлаа шүү дээ. Тэгэхээр эн чинь л манай хойд хөршийнх нь манай тусгаар тогтолтод цагаан ч улаан ч одоо их үүрэг гүйцэтгэжсэн нэг л харуулдаг шүү дээ. Унгарны алт гэж баахан л хідэн тэрэг алттай л байсан. Тэгэл тэрийг энэ Монголын нутаг дээр нь уучгаал. Тэгэл тэрийг одоо хайж ин барьж ийн. Юу Унгарны алт гэсэн юм одоо суурхад яваад байдаг. Тэр үнэхээр санхүүгийн хувьд одоо ийм их боломжтой байх ингэж исэн юм Байсан билээ. Байсан билээ. Би зүгээр нэг зүйл дуус манай хоёр бас ярих бах. Энийг 70-аад оны үед олоод зөвлөл холбоот улс эдээс хамгаалах хүчний байгууллага. Бүгдний харимт ардчилсан Герман улсын хүчний байгууллагууд хамтраад манайхантай хамтраад нийлээд олоод тэгээд 70-аад оны дундуур өгдөг баха. Германы тусгай нисэх онгоц ирээд тусгай хүмүүс ирээд хэдийдээ авдартай том зөвхөн очиад аваа явцаа гэж ирдэг. Гэхдээ алт байсан уу юу? Тий. Тэрийг бол яг манад Монголын талаас энэ үйл ажиллагаанд оролцсон Мягмар Цэвэн гэж хүн надад ирсэн. Өөрөө оролцсон. Тэр одоо манад байхгүй шүү дээ. Тэр ингээд хэд аваа явцаа гэж тэр Мягмар Цэвэн гэж хүн надад ирсэн. Сонд юм. Тэр архив тарин яаж үлдсэн нь мэдэхгүй. Унгарны цэрэг бол цалинтай цэрэг биш, цалинтай цэрэг байсан байхгүй. Тэр одоо тэр дагуурт бүрдүүлсэн Азийн дэвсдэн цалин үз. Золотник гэж Одоо алтаар төлдөг. Энэ ч зүгээр хүчээр дайцсан байдгүй байхгүй. Дан цэрэгтэй одоо мөнгө төрөөдөг. Аль болох одоо хүмүүсээс дээр юм ихгүй юм одоо хоол хүнс хуцанд хөдөлж авдаг. Энэ Монгол ирсэн тэрийг баримтлахыг хичээдэг байсан. Даанч мөнгө нь байхгүй, ардаас дэмжлэг байхгүй. Тэгээд тэр Унгарны алт байсан энэ ихэд бол үнэмсмээргүй юм билээ. Нийс түрээний баах нөгөө хятадтай банкыг. Тийм. Тэрийг л хэлэх гэж байна. Одоо Унгарын нийс төрөг чөлөөснийхаа дараагаар хүрээнд байсан Хятад банкыг бол Бүс банкыг Хятад банкнд байсан мөнгийг одоо тий авсан гэдэг. Энэ бол нөгөө Унгарын юу Унгарын хаа Гэлета чинь тий Форботын өргөдөх цус хядлага гэдэг Гэлетагийн номнуудад бол байдаг байхгүй. Хятадын банкыг одоо дайчин улсын банкыг дээрэмдж авсан учраас тодорхой хэмжээний үе байсан. Тэгэхээр дээрэмдж авсан учраас л тэр болзоот мөнгө энтрийг гаргаж байгаа. А яг би алтны тухайд бол би одоо Өлзий Баатар доктор шиг барин 50 хэлж болж чадахгүй юм мэдээ сонсоогүй. Архивт бол барин толддоггүй. Төсөв доктороос мэдчихэж магад. Бүрээд Жамбалонд бас нэг энэ мөнгө доллароос юу алт мөнгнөөс эсхийг өгөөд орондоор гаргаад явуулсан маш банжирлаа тийм үү одоо. Тийм. Эхнэр таавч гэж. Тэр нь ер нь өөртөө хэрэгэлсэн тэр л баг. Энийг эхнэрт аваач өгөөгээд тэгээд тэр нь одоо дорон тавьцаа нөгөө баггүй болсон шүү дээ. Зэрэг үзүүлээд алга болсон. Тэгээд энэс чинь нөгөө борооны алтны дүүлэн л. Тэгвэл алга болооч чинь Жамбалоноч угаасаа маардын журам зэрэг хойноос нь хөөж очиод бариад хариад тэнд нь хаусгаа тэр өндөргийг авцсан зарим тийм. Их чинь байгаа юм шиг байлээ. Тэгэхээр өнөөдөр бид нэр энэ бороо өнгөрн гэдэг хүний тухай ингээд сайхан одоо ярилцлаа. Өнөөдрийн судалгааны түвшинд байгаа л баримтуудыг болцооны хэрээр гаргаж ярьж байна л да. Гэхдээ бороо өнгөрн хэдийгээр одоо тийм далаацтай асар том хүсэл мөрөөдөлтэй далаацтай үйл ажиллагаа хийхийг боддог байсан ч гэсэн яг үнэндээ бол цагаантны хөдөлгөөний түүхэнд дэх бороо өнгөрний түүхэнд тийм ээ байр суурин дээр одоо тэр цагаантны хөдөлгөөний түүхэнд бороо өнгөрнийг авчирсан гол нөхцөл нь бол Монголын үйл явдал байсан. Монголын түүх 1920-21 оны Монголын үйл явдал бол борооны түүхэнд гаргаж ирсэн л гэж би одоо хэлмээр байгаа байхгүй юу? Тий. Та бүхэндээ баярлалаа. Үзэгчид та бүхэндээ бороо өнгөрн гэж галзуу бороо гэж яригддаг байсан. Тэр хүний талаар шин сонирхолтой нэмэлт мэдээллүүдийг одоо манай эрдэмтдээс сонслоо. Гэхдээ зэрэг үндсэндээ бол одоогийн Эстон, Герман гаралтай
Оросд амьдарч одоо цэргийн цол авч ийсэн алс дорн буюу одоо бүр одоо хятад хар мөрөн рүү амьдарч тэгээд Монгол Сибирийн орчин бужигнуулж Бирм явна гэж Иранд байлдаж өөрөөр хэлбэл Евразийн их газар дээр маш их дуулаан тарж явсан маш их тийм одоо дэврүүн нэг талаасаа хэрэгж гимээр ерөөсөө дайныг хинэтэнч гэж үздэг ийм одоо өвөрмөц түүхтэй хүний Монголд гүйцэтгсэн үүрэг болоод түүний намтар түүхийн тухай та бүхэнд сонирхууллаа. Одоо бодоход бол үнэхээр одоо гайхалтай сонин зүйл. Өөрөөр хэлбэл 8000 км алслах Евразийн их газрын нутаг дээр бүх өнцөг ууланд нь хурч очиж ингэж өөрийнхөө амьдралыг ингэж савлуулж явсан тийм сонирхолтой түүх байжээ гэж ингэж бодож байна.